Шинэ 7 хоногийн мэнд хөргийн Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэн 7 хоногийн дундуур YouTube channel болон Premier Sports 1 суугаар Game Point podcast-ыг хүлээн авч үзэх боломжтой. Ингээд 7 хоногийн шинэ дугаараа эхлүүлэхэд бэлэн болсон байна. LA Otosod San Francisco-гоос ялал та бүхэндээ хамт байна. Game Point podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр найз авирын аяныг хэрэгжүүлж байгаа. Social Pay оролцож байгаа. За тэгээд Social Pay маань ямар урамшууллыг хэрэглэгчтэй зарлаад байгаа гэхээр та найздаа урилга явуулаа, тэр найз чинь хэрвээ таны урилгыг хүлээж авах юм бол эхний найзаа эхлээ та 1000 төгрөг, 5 дахь найзаас 100000 төгрөг, 10 дахь найзаас 20000 төгрөг, 20 дахь найзаас 60000 төгрөг гэх мэтчлэн найзаа урих болгонд урамшууллыг аван дээрэс нь урьсан найз, уригдсан найз, урьсан та хоёулаа 12 дугаар сард энэ оны сүүлээр болох Унгарын Будапешт хотноо болох CS:GO-ийн Major Angling оны сүүлчийн тэмцээнийг үзэх аздан шалгаруулт төргөө суглаанд оролцох эрхтэй болох юм. Тэгэхээр найз оройд энэхүү суглааны ялагч болоорой гэж та бүхэнд хүсэж байна. Game Point podcast шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Social Pay application-ы найз авирын аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгчид application шинээр найзаа урих бүрдээ дарга шатлалын дагуу мөнгөн урамшуулал аваарай. Урилгаар амжилттай бүртгүүлсэн таны найзтай ч мөн нэг удаа мөнгөн урамшуулал олгох болно. Application бүртгүүлгийн найзтай урилга илгээж, найзтай нь амжилттай бүртгүүлсэн тохиолдолд урилга илгээсэн болон хүлээн авсан хүн тус бүрт нэг суглаа бэлгэлж байна. Харин та суулаагаараа Унгар улсын Будапешт хотод болох Counter-Strike 2 тоглоомын Major тэмцээн үзэх эрхийн азтан болох боломжтой. Social Pay найз авирын урамшуулалт аян. За хоёлаа ер нь бид энэ подкаст эхлүүлэхдээ дандаа тийм болохгүй зүйлээс нь эхлээд идэм шиг санагддаг. Гэхдээ одоо яалт байл яад бол NBA hot сэдвэн л тэрэг учраас өнөөдөр NBA-гийн талбай дээр маш олон сонирхолтой тоглолтууд боллоо. Miami, Cleveland Cavaliers, Washington Wizards тэр төгсгөлийн мөчөд Orlando Magic ямар гой тоглолтууд болов. Гэхдээ энэ тоглолтуудын бас нэг гонцлог тоглолт нь Dallas Mavericks, Milwaukee Bucks багуудын тоглолт байлаа. Уг нь Dallas Mavericks хожиж явсан юм. Тэдэнд хожих баг 99% боломж байлаа. Харин ганцхан хувийн тэр боломж дээр Milwaukee Bucks хоцсон гэх юм. Ингэснээр Dallas Mavericks баг илүүлийн ээлжид хожигдлоо хүлээгээд одоо хүснэгтийн 15 дугаар байраа ихтгэл төгс одоо манлайлж хадгалж явж байгаа шиг байна. Яг доор нь хин орсон. New Orleans орсон. New Orleans бүр муу учраас орсон. Бүр муу учраас л орж байгаа. Тэрнээс нэг сайндаа биш. Тэгэд өнөөдөр нэг мэдээ гарсан байсан. Dallas Mavericks багийн тоглолт сүүлийн 24 жил ордон дахь бүх тасалбарыг зарагдсан юм байна шүү дээ. Сүүлийн 24 жил. Тэгэхээр 2001 оноос хойш ордон дандаа sold out болдог байсан. Өнөөдөр анх удаага плед нь зарагдаагүй багтаа үлдсэн. Энэ юу вэ гэхээр фэнүүд тэр багийн пледийг авах болж ин фэнүүдийн ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй болж ин гэсэн үг. Уг нь шүү дээ. Luka Doncic-ийг сосны дараа Dallas Mavericks баг зөв зам руугаа явж гин гэж одоо Nico Harrison багийн эзэндээ бодол хэлсэн бэлгүй. Тэгтээ яг юу нь болохоо болчихвоо. Dallas Mavericks яг юу нь болохоо болчихв. Nico Harrison ч нэ Luka Doncic-ийг сольчоод нөгөө баахан кивлээ орлоод штэ. Luka Doncic бид нар дахиад 5 жилийн хөрөнгө оруулалт хийх хэрэггүй гэж бодсон. Бид нар одоо яг одоо энэ жилээс авахгүй даа 2-3 жилийн дотор бид нар аварга авах тийм одоо төлөвлөгөөтэй байна гэсэн чинь 2 жил байхгүй болчихлоо. 4 жил байхгүй энэ жил одоо барыг байхгүй болж байгаа шүү дээ. Яг Nico Harrison ингээд өмөрх юм болно шүү дээ те. Яг рострыг бол үнэхээр гоё яг цаасан дээр бол үнэхээр гоё зохион байгуулсан. Яг тэр рострыг одоо бүтээхээс өмнө Kyrie Irving бэртээгүйсэн шүү дээ. Яг Cooper Flag-ыг бас аваагүйсэн. Kyrie Irving-ийн бэртлээс авахгүй бол хамаг одоо нөгөө юу гэдэг бүтлгүүтэл эхэлсэн болов гэж би бодож байна л доо. Тэг ямар ч байсан 2-3 жилийн дотор авраг аварна гэдэг тэр төлөвлөгөө бол алидийн нурсан. Одоо бол Cooper Flag дээрээ одоо баг босгоод ирээдүгөө харах уу? Эсвэл энэ чигээр явсаар байгаа бага ботлох уу гэдэг л одоо юу орох хэвээр юм шиг санагдаж байна шүү дээ. Тэгээд Nico Harrison-ыг одоо юу яана гэдэг чинь одоо хална гэд алид яригдаад эхэлсэн байна шүү дээ. Тэгэхээр Nico Harrison-ийн энэ төлөвлөгөөг ондоо хүн үрж ирээд үргэлжлүүлнэ гэж байхгүй шүү дээ. Ондоо хүн ирээд ондоо төлөвлөгөө хэрэгжүүлэх үү гэдэг бодвол
Тэгэхээр бол Нико Харрисын хэрвээ халагдах юм бол Лукагийн солилцоо хийсэн эдийг авсан хамгаалт ялна гэсэн тэр одоо вижндээ алсын хараа бүтлгүүтлэр дуусчих шүү. Лукагийн солилцоог оруулахгүйгээр Нико Харрисны талаар явж үзэн. Нико Харрисны одоо багаанд бүрдүүлсэн баг уг нь тийм муу баг биш. Гэтэ яг тэр Нико Харрисны бүрдүүлсэн байгаа багийн потенциалыг бид хараагүй штэ. Энтони Дэвис Даллас Мэвериксийн солигдож ирснээс хойш оролцох боломжтой 47 тоглолтынхон 14-т нь л оролцлоо. Kyrie Irving хүнд гэмтэл авсан хугацаанаас өмнө ирж ирнэ гэж байгаа ч гэсэн тоглох хаа байсан болоогүй. Гэтэл Dallas Mavericks баг энэ хугацаанд ч гэсэн маш олон бэртлэх гэмтэлтэй байлаа. Дээрэс нь холбон тоглогчийн асуудалтай байна. Уг нь Kyrie Irving гэж чих юм бол Anthony Davis тоглолцох юм бол арай ч ийм баг байхгүй байлгүй дээ яаж ч утсан. Тэгээд одоо мэдгүй юу нь болохгүй байгаа яг юу нь болоод байгаа юм. Нико Харрисны хийсэн ажлаас. Одоо яг одоо асуудал бол offense. Мэдээж довтлогоо. Довтлогоо яагаад явахгүй вэ гэхээр мэдээж point гардгүй, холбон тоглогч байхгүй. Тэрнээс нөгөө Dirk Nowitzki хэлсэн байсан шүү дээ. Гэхдээ энэ нэр үнэхээр харахад нэг гонхтой байна тий. Шидээд ч орохгүй. Одоо тий ямар ч одоо биендээ одоо оруулах боломж гаргаж өгч чадахгүй гэдэг чинь яг үнэн мөгөө байхгүй. Үнэхээр гонхтой. Тэр болдог бол нэр өрөвцөндөө нэр LeBron-ыг гүвчмөр санагдлаа. Удаа joke шүү. Энэ joke шүү. Одоо дахиад янз бүрээр хараа. Гэхдээ үнэхээр яг тийм байдалтай. Одоо бид ингээд өснөг нэг юу харуулъя л да. Энэ ихтэй 6-ны байдлаар 3-4 өдөр өмнөхөр шүү. Тэгээд юу ээж нэхэр энэ рейтингийн efficiency байдал. Үр дүнтэй байдал. Efficiency харагдаж байгаа. Дэлгэсэн дээр харагдаж байна уу? Тэнгүүт defense бол 111-ээс дээш энэ дээш явж байгаа өкснөгт шүү. Defense бол сайн байгаа байхгүй юу? Ер нь бол defense ихний топ 5 дотор байна. Тийм байгаа байхгүй. Одоо Rockets, Denver, Spurs, Pistons эдгтэй яг ер нь бол нэг юм дуугаа штэ. Хамгийн ганц тасарсан тэр OKC яваац тэр дээр. Тэгэнгүүт харалтаа offense шүү дээ энэ баруун гар тал руу явах штэ. Хамгийн хойно байгаа штэ. Offense довтлогоо. Тэгэхээр энэ багт ерөөсө довтлогоо гэдэг юм ерөөсө байхгүй болчиход байна. Тэгээд угаасаа шидэх хэвээр одоо Clay Thompson ч юм уу шидэхгүй байна. D'Angelo Russell ч гэсэн ер нь бол хэнийг Kyrie Irving ирэхээс өмнө ер нь бол тэр орон зайг нөхөх хэвээр байсан тэр ажил ч гэсэн сайн явахгүй шүү дээ. Сайн хийж чадахгүй шүү тэр ажлаа. Тийм яг одоогийн байдлаар Dallas Mavericks баг хамгаалтын рейтингээр лигт 3 дугаар өрөнд бичиж байгаа бол давталгааныхаа рейтингээр 29 дугаар өрөнд явж байна. Тэгээд 29 дугаар өрөнд явж байна гэдэг чинь лигт хамгийн муу давталгаатай 2 багийн нэг гэсэн үг. Тэдний ард Indiana Pacers бичиж байна. Indiana Pacers бас л ялгаагүй гэмтэл бэртэл гамшиг нүүрлсэн байгаа ийм баг. Тэгэхээр бид хамгийн муу давталгаатай 2 дахь багийн талаар ярьж байгаа гэсэн үг болж таарад байна. Гэтэл яа ийм хамгийн муу давталгаатай D'Angelo Russell байна, Cooper Flag гэдэг одоо бүх талтай ийм залуу тоглогч байна. Najee Marshall одоо юу гэдэг Max Christie, PG Washington гэнэ оноо авч болох үс тоглогч нар байгаад тэгэхээр эсвэл Jason Kidd ажиллаж чадахгүй байгаа даа. Би яг Jason Kidd-ийг Cooper Flag-ыг холбогч төр саяхны хүртэл зөвлөхөдлөөдөөс нэг юусоо ойлгохгүй байгаадсэн чинь үнэхээр л D'Angelo Russell чадахгүй л байсан юм байна л да. Тэг өнөөдөр тэгээд уусаа гараанд гаргасан буцаад сэлгэр нь болцсон шүү дээ. Өнөөдөр Brandon Williams гэдэг дондоо залуу орчлоо шүү дээ. Гэхдээ харин тийм ерөөсөө энэ нэгдүгürt ерөөсөө ямар ч тийм систем одоо яг юун дээр толгуураас тоглож байгаа юунд яаж тоглох гэж байгааг ерөөсөө мэддэггүй байдаг шүү дээ офенс нь. Тэгээ айгүй олон хүн орж гараад Anthony Davis-аас гадна зөндөө олон ингээд хүмүүс бэртээд орж гараад байнгут бас яг тогтсон нэг юу ч алга ротейшн шалга. Тэгэхээр одоо хүртэл уучраа олж чадахгүй. Тэгээд би бол Cooper Flag-ыг яг потенциал маш өндөр байгаа. Cooper Flag бол дөнгөж 18 настай NBA-д ороод ирсэн. Ер нь бол одоо зүгээр хурданд нь зогцохгүй л яаж байгаа суралцаал явж байгаа. Зүгээр юу прогресс хийгээд season ингээ прогресс хийгээд гол руугаа ороод ирэхээр бол Cooper Flag бол асуудалгүй л болов гэж бодож байна. Одоо яг ганц гол зүйл нь бол Kyrie Irving гэж энэ юугийн тэг offense ер нь одоо зохицуулах
гал том ажил баг шүү дээ. Тэгээ одоо Kyrie Irving 2-3 сараас нааш ирэхгүй зү. Тий, All-Star-аас дараагаас нааш ирэхгүй шүү дээ. Хэрвээ энэ дээр паниктаад өмнө оруулаад ирэх юм бол жинхэнэ риск зүйл хийх байхгүй тий. Харин тий. Тэгээ Anthony Davis өнөөдрийн зургийг харсан тий. Харсан. Davis-ийн зураг одоо тэр зураг одоо шууд ингээ гаргах хэвчээ. Гэтэ бүр ингээ shape-гүй харагдчихлаа шүү. Бүр ямар ч бүр ингээ Zion Williams шиг харагдчихлаа шүү. Таргалцсан байлаа тий. Харин тий. Тэгэхээр Anthony Davis зүгээр нөгөө юугаа хийгээд одоо нөгөө rehab хийгээд ямар ч биеийн хүчний ч юм ямар нэгэн бэлтгэл янз бүр хийхгүй байгаа болов уу гэж би бодчих. Тэгээд энэ хүн буцаж орж ирээд шууд ингээ нөлөө үзүүлэх бол бас хэцүү л харагдсан. Тэгээд сая яагаад Nico Harris-ыг ингээд халах юу бүр ойрхон болцсон бэ гэсэн чинь Wizards-ийн сая өнгөрсөн юун дээр Wizards-тэй тоглосон шүү дээ. Энэний өмнөх тоглоом дээр урж өдөр нөө Anthony Davis-ийг тоглоулъя гэж багийн эзэн Dumont шүү дээ. Ямар Dumont л хийсэн юм бэ? Тоглоулаа гэх. Тэгээд тэгсэн чинь front office болон дасгалжуулагч одоо Nico Harris болон Jason Kidd энэ дээрээс тоглоулахгүй болоогүй гэж тоглоулааг юм байна. Тэгээд ер нь бол Nico Harris нь одоо энэ Dumont гэдэг Dallas-ийн owner хоёр чинь ер нь анцавтай болчихж байгаа юм байна шүү дээ. Ер нь тэр хоёр ерөөсөө same page-н дээр байхгүй нь ойлголцохгүй гэсэн үг байна. Тэгэхээр ямар ч байсан Nico Harris энэ үйлрлийн дундор хэрвээ халахаар болох юм бол ер нь бол одоо энэ юунаас өмнө халсан дээр ч юм шиг санагдаад байгаа шүү дээ. Одоо trade deadline хаагдахаас өмнө цонх хаагдахаас өмнө. Тэг хараа уг нь бол одоо чинь одоо багийн амжилтын муу уг нь менежерийн буруу л да яг бол финал шалгацсан баг ингээ бутлаа хийсэн юм чинь. Гэхдээ нөгөө талаар чинь Golden State Warriors баг яг Klay Thompson-оос татгалцсан шалтгааныг бид одоо харж байна шүү дээ. Klay юу шүү дээ тийм. Өнөөдрийн тоглолтыг хүртэл 3-аас нийтдээ 18 удаа сувч шидсэн гинэ. 3-аас 18 удаа сувч шидсэн. Хэдийн оруулсан гэж? Ердөө хоёрын. Klay Thompson бол Klay Thompson байхгүй нэг агуу шидэгч тий 11 удаа залаад хэд он авдаг лээ 60 он авдаг тэр шидэгч. Тэгэхээр тэр бол түүх болсон юм байлаа. Сая бүр нэг бичлэг авч саарсан ингэж 3-ын гадна зураасаар авч гар ингээ дээшээ гадсан бөмбөг нь аргашаа ингээ шидсэн. Мату тэгэхээр ямар ч ритмгүй гэсэн үг шүү дээ. Тий, ямар ч бэлтгэл юуг гэсэн үг. Тий, тэгэхээр Мату Klay Thompson-ы тэр сайн тоглож байсан замнал дууссан юм шиг байна. Тийм учраас Dallas Mavericks баг түүнийг солиод оронд нь юу авч болох вэ гэдгийг зах зээл дээр судалж байгаа гэсэн энэ ч оновчтой байх хэрэгтэй оронд нэг их юм авахгүй болов. Нөгөө талаар Klay Thompson угаасаа гэр бүлтэй болж байгаа хаа одоо тэгээ баг тэр амьдралдаа илүү одоо дараагийнхаа амьдралд илүү анхаарлаа хандуулсан дээр ч юм шиг санагдсан. Тэгэхээр Klay сул байгаад 18 шидэлтээс 16-ыг нь алж байгаа энэ баг өөр одоо хэн шидэх вэ? Klay номер 1 шидэгч шүү дээ. Тэгээ Cooper Flag бол өнөөдрийн тоглолтын жишээ нь тэр яг төгсгөлийн мөчөд Milwaukee Bucks тэр хамгаалтаа дабл тим хийчээд нөгөө тоглогч нь хавханд орж амжааг өгөхөд буцаад өөрийнхөө тоглогчийг хамгаалах гээд хаяа явж байгаагаас нь шалтгаалаад тэр нөгөө буцаад Milwaukee илүү болцсон шүү дээ. Тэр зэрэгээс ахуулаад ер нь бол суралцах хугацаа хэрэгтэй байна. Гэхдээ Cooper Flag бол супер тоглогч байхгүй. Cooper Flag супер тоглогч гэхдээ playmaker биш юм билээ. Одоо юу гэдэг холбогч биш байхгүй. Холбогч биш. Зүгээр л SF баггүй. Цэвэр супер SF. Энэ тоглогчийн ирээдүй бол гоё гэрэл даа. Гэхдээ Jason Kidd бод аргагуудад энэ тоглогчийг холбогч хийлгээ явуулсан юм байна. Тэгээ холбогч хийлгэхээр бөмбөгийг давталгаа эхлүүлэх гээд тэрэндээ илүү одоо санаа зовооч гэдэг юм уу. Cooper Flag-ын удирлын эхлэл их тааруу болоодсэн. Тэгээд холбогчтой болсноос хойш гараад Cooper Flag-ын хувийн статистикүүд их сайн явж байгаа. Би яг зүгээр ингэж хармаар байгаа. Anthony Davis, Derek Lively одоо ингэ бүгд ирээд тэгээд нэг юм тоглож үзээд Kyrie ирээд нэг тоглож үзээд үнэхээр энэ баг болохгүй л за Nico Harris үнэхээр буруу ажиллажээ гэж хармаар одоо. Гэтэл гэмт бэртлээс болоод ийм амжилт үзүүлчихэд байгаа нь одоо өөртөө яалт байлаа. Гэхдээ уг нь бол бас ийм баг бүрдүүлэхгүй байх боломж байсан л да. Одоо нэг юм асуулт байна. Сая 7 хоногийн дундуурч явсан. Яг одоо чи Lakers-ийн менежер шүү заяа. Чи Lakers-ийн менежер. Rob Pelinka за окей. Тий, чи Rob Pelinka. Чамд Anthony Davis, Max Christie, Cooper Flag гиг өгөйгөл чи яг одоо Luka гөх үү? Одоо хараад болохгүй шүү дээ. Үгүй л гэдэг нөө шүү. Одоо бандандаас өгсөн асантай үлзээ те. Тэгэхээр
Одоо нэг дандаа ойлоо солилцоог нөгөө талаас нь хараадсан шүү дээ. Lakers авсан талаас нь. Одоо ингээ яг Dallas-ын талаас харангууд энэ угаасаа 100-ны лоуруудын нэг л болцсон байгаа байхгүй. Тий. Лоур Одоо би чамд сайн хэлсэн шүү дээ. Max Christie, Anthony Davis дээрээс нь Cooper Flag-ыг нэмж өгье гэдэг байгаа шүү дээ. Cooper Flag драфтын номер 1 ирээдүй. Тэрийг нэмж өгье гэж байгаа чи сая Google-ээ шүү дээ. Чи Лукасыг тоглогч чинь тэр олон гараад ирэхгүй шүү дээ. Харин тийм бахад Nico Harrison буруу зүйл хийц юм а гэдэг нь одоо ингээд эргээгээд батлагдчихж байгаа юм шүү. Тий. Тэгээд одоо тэгээ хараа л да. Чи Lakers шүү дээ. Лукатай 8-3 Dallas 3-7 яг ингээд 3-8. 3-8 уу? Тийм 3-8. 3-8. Тэгэхээр яг ингээ хоёр туйл угаас тээ. Нэмэх хасах туйл угаас тээ. Тэгэхээр чин тэгэл үгүй хараа түрүүний офенс нь болохгүй байна гэдэг одоо хоёр л одоо юу вэ? Одоо хоёр ранк нь одоо энэ дээр нэг тоглолтод авж байгаа оноогоор өштэй те лигт 30-д. Нэг тоглолтод хийж байгаа ассистаараа 27-д байна. Тэгэхээр чинь бөмбөгийн тойрохгүй оноо авахгүй. Бас хоёр муу байгаа л чинь. Хойд бас байгаа л. Гэтэ тэр чинь тодорхой шүү дээ Brooklyn Nets-тэй хин байдیں۔ Нэг тиймэрхүү Pelicans гэсэн тиймэрхүү баг байгаа шүү дээ. Тэгээ бид нар хараа West-д Dallas-ыг бол ер нь бол плей-оффд бол өрсөлдөгч болж орж ирнэ гэж харж байсан шүү дээ. Тэгээд яриа чи ийм ихлэл бол харна гэж бодоагүй. Гэтэ ах бай дөнгөж эхэлж байна. Зүгээр Anthony Davis эрэг, Kyrie Irving эрэг. Тэгээд бас эн чинь юунасаа айгүй олон хүн дутуу байгаа шүү дээ. Тоглоогүй хүмүүс байгаа шүү дээ. Сэлгэнээсээ. Тэр бүхний ирэхээр бас яах нь. Одоо дөнгөж 11 тоглолт дахиад энийг мейкап хийх хугацаа байгаа л гэж бодож байна. Тэг яг уйлал дөнгөж эхэлж байна. Уйлалын дөнгөж нэг 10-15% орчим нь явж байна. Тийм учраас эхэлж байна. Гэхдээ 10 тоглолтын дараах байдлаар зүгээр Dallas-аас ийм амжилт хүлээгөөгүй үнэхээр disappointed байгаа нь бол үнэн. Ингэж тоглоомч гэж угаасаа бодоагүй. Cooper Flag-ийг ч гэсэн ийм таарах хүн эхлүүлэхэд угаасаа нөгөө Rookie of the Year шагнал VJ Edge combo руу хазаагаад эхэллээ шүү дээ. Эхний хэдэн тоглолтын дараах байлаар. Тэгэхээр Dallas-ыг ийм эхлэл хийн гэж угаасаа бүх хүн бодсонгүй. Гэхдээ харамсалтай байна. Бүтэн багаараа яаж тоглохыг хармаар байна. Тэрний дараа Nico Harrison халагдах нь уу одоо халагдахгүй нь тэр бол одоо тэр бол Dallas-ийн одоо удирдлагуудын асуудал. Угаасаа Dallas эзэнтэйгээ нэг талдаа гарч чадахгүй харилцаа нь ингээд сэв суусан. Гэхдээ Anthony Davis өнөөдрийн тоглолтын статистик questionable байсан. Дараагийнх дээр ч гэсэн эргэлзээтэй байгаа юм байлаа. Тэгэхээр энэ юу гэхээр огт бүр шууд аут биш. Өдөр тоглохгүй л оролдоод байгаа уг нь. Тийм. Тэр уг нь ойрхон л байгаа гэсэн үг. Тэгээ Davis тоглолцохоор нэг арай өөр хэлгүүд гэж найдах юм. Эсвэл одоо Клей Томпсоныг явуулаад нэг хавлбогч авдаг ч юм уу. Тийм. Одоо тийш одоо тэгээс өөр авах. Биш Anthony Davis-ийг өшөө Dallas-ын фэнд одоо ингээд одоо Anthony Davis-ийг явуулаа солил гэдэг байна шүү дээ. Хэрвээ Anthony Davis-ийг солино гэвэл хааш очсон даа. Warriors. Өөр төвдөө. Chicago Bulls Chicago-гийн хүүхэд шүү дээ өөрөө. Бас Chicago байж болох юм. Эсвэл New York Knicks байж болох юм те. Бас Anthony Davis солиг одоо сольсон гэж. Одоо үнц нь бүр айхтар унчааг байгаа тийм. Үгүй Anthony Davis-ийг сайн багт очих юм бол тэгэл AD шууд аврагын төлөө хөдлөх хэмжээний нөлөө байх шин. Тэ? Гимтэлтэй л байгаа болохоос ш. Тэрс яг Dallas харын юу болох нь вэ? Ямар ч үсэн улирлын тийм хүснэр ихэлсэнгүү тэгээ халаас хилээ удахгүй болох нь яах нь. Би бол энэ улирал дуустал баг харч болоо л гэж бодоод байгаа юм. Nico Harrison уу? Тэ? Яг энэ хожил л шүү дээ тийм. Хожигдол нь ингээд уртсах тусам тэгэл хэцүүлтэй бүр л хэцүү болно. Хөш нэг амар инээдтэй юм шүү. Nico Harrison шүү дээ. Одоо евро ордог одоо үзэгч рүү ордог одоо Dallas-ын талбайн үзэгч рүү ордог одоо суудлал руу очдог. Тусдаа шат гарсан байл шүү дээ. Ингээд яг зөвхөн өөрөө орж гардаг. Үзэгчдийг бүлүүлэхгүй тул дөө. Тэгтлээ хүртэл хараа багийн эзэн биш тэ талбай дээр орж ирэнгүүт бүүлээд байна шүү. Хүн ажилдаа нэг компани захирлаа шүү дээ. Ажилдаа ирэнгүүт ажилчид нь бүүлээд байвал хэцүү шүү дээ. Тэгэхээр чи энэ үйл явдал ингээд өрнөх тусам Nico Harrison-ы одоо доороос одоо юу гэдэг
Ник Харрисныг хаалгах шалтгаан улам л зузарч байна гэсэн. Багийн эзэн өнөөдөр ердөө улирал гисэнээс хойш 2 дахь удаага л тоглолтонд ирж байгаа юм байна. Улирлын нээлтэнд ирсэн. Өнөөдөр Milwaukee Bucks эсрэг тоглоход ирсэн. Тэгсэн чинь хожигдсон. Улирлын нээлтэнд ч хожигдсон. Тэгээд цөөхөн ирж байгаа дээр ингээ хожигдоод байвал нэр л хэцүү юм да. За Даллас цаашаа юу болохыг харж лээ. Геймпойнт подкаст үргэлжилж байна. За одоо яг 2 хоногийн өмнө нөө асаа 2 хоногийн өмнө өнгөрсөн сайн нэм гарагд өчтөр YouTube TV одоо Америкт гардаг YouTube TV гэдэг чи одоо манайхаар бол Univision, Sky Media одоо нэг IPTV гэж ойлгож байгаа зөв буюу телевизүүдийн шууд амжилтыг нэгтгээд хэрэглэгчдэд түгээгээд тэндээсээ өөр ашиг олоод бас телевизүүдэд ингээд хуваадаг. За одоо дундын платформ гэх юм уу. Тэгээд тэр Disney компанитай тохиролцоонд хүрч чадаагүй болмаас одоо сүүлийн 10 гаруй хоногийн хугацаанд ABC болон ESPN суугаад YouTube TV дээр үзэж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээд хэрвээ тохиролцоонд хүрч чадахгүй бол нэг хохирогч нь бий байна. Тий, хоёр дахь нь бий байна гэж хэрвээ тохиролцоонд хүрч чадахгүй бол $20 кредит буюу нэг удаагийн $20 бүтээгдэхүүн авах эрхийн бичиг гэж тайлбарлая да тий. Өгнө гэдэг ч тэр мэдээ гарцсан байсан бохоггүй. Тэгээ би энийг хараад энэ ABC аргагүй яагаад гэх юм бол ABC өөрөө маш их өндөр үн төлж энэ бид авч байгаа. Гэтэл YouTube-с тэд нар ингээд орлогоо авч чадахгүй бол өөрсдөө алдаг төлөөж чадахгүй ингээд гингүүд надаас юу бодогдсон бэ гэхээр ер нь энэ Америкийн контентын өрсөлдөөн, энэ платформуудын өрсөлдөөн Монголд яаж нөлөөлж байгаа болоо гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь хамгийн амар нь би өчтөр телевизийнхэнтэйгээ холбогдсон. Энэ улирал гиснээс хойш pre-season геймүүд ерөөсө гараагүй юм байна. Дээрэс нь NBA Cup буюу улирлын дунд цомын тэмцээний тоглолтуудыг Монголд өгөхгүй байгаа юм байна. Premier Sports суугаар нэг ч хараагүй гэсэн. Тэгээд пүүх яагаад вүлээ ийгээд вүлээ гэд бодоод үзсэн чинь маш олон шалтгаануудыг нэрлэж байна. Тэгэхээр ер нь бол Америкийн энэ мэдээж бид нар Америкийн спорт. Гэхдээ Америкийн сагсан бөмбөг гэлээ. Гэхдээ энэ бол одоо дэлхийн лиг болсон байхгүй юу? Дэлхийн 100 дооронд гардаг, маш 30-аас 40 хил дээр гардаг тийм ийм лиг болсон. Энэ лигийг зөвхөн Америк дамжуулж байгаа шиг ингээд нэг дэлхийн хагасдан дамжуулж байгаа гэдэг утгаараа энэ интернэшнл тэмцээн болсон. Гэтэл энэ интернэшнл тэмцээний үн хөлсөнд одоо дотоодын энэ өрсөлдөөн нь яаж нөлөөлж байгаа гэдгийг нь бол хоёлаа задлж тайлбарлая гэж би энэ удаа бодсон юм. Тэгээд ер нь бол хамгийн анх 1953-аас 54 оны улирлаас эхлээд буюу ердөө 8 дахь улирлаас нэхлээд телевиз анх удаага үндэсний телевизээр NBA гаргаж эхэлсэн юм байна л да. Тэг ингээд цаг хугацааныхаа явцад ч одоо ингээд анх удаага телевизэд хоогдож гаргаж ин гэхдээ цаг хугацааг туулж явсаар 92 онд билүү нөгөө нэг NBA-гийн финалийн тоглолтыг зогсоогоод шууд нөгөө нэг зам дээр цуглаалаа гівд хэрэгднийг OG Simpson-ыг шууд дамжуулдаг чинь 92 93. Тийм хэмжээнд байсан лиг мэдээ сүүлийн жилүүдэд амжилттай болсон. Гэхдээ энэ жилийн хувьд 2000 он гарснаас хойш буюу шинэ 1000 гарснаас хойш энэ лиг үнэхээр огцом тесэрж эхэлсэн. Тэгээд 2002 онд NBA 6 жилийн $2.4 сая гэрээг анх ESPN-тэй хийжсэн юм байна. ABC-тэй $2.4 тэрбум, жилийн $400 сая шүү. Тэр үедээ жилийн $400 сая. Энэ нь дараагийнх дээр өсөхдөө 2002 он TNT-тэй гэрээхтэй жилийн $766 сая болж исэн юм байна. 2007 онд жилийн $930 сая болж исэн юм байна. Гэтэл одоо 2025 онд хэд болчиход байгаа вэ? 6.7 тэрбум. Нэг жилд ч тийм үү? Нэг жилд. Биш. Энэ чинь дараагийн юу хүртэл байхгүй. Энэ чинь 5 жил лөө. Тийм үү? Чи буруу бодож байна. Ааш нэг жил явах. Энэ одоо энэ ТV гэрээнүү чинь 5 жилээр явдаг баг. Тийм тэгэхээр чинь одоо дараагийн ТV яалт 2014 онд 9 жилийн $24 тэрбум annual payouts гэж энэ доор нь байна. Харин тийм 9 жилийн $24 тэрбумыг хийсэн баггүй юу? Одоо наа чинь жилийн $7 тэрбум
лиг болчиход байна шүү дээ. Тий. Зөвхөн юугаар телевизэн гэрээгээр. Энэ баг зөвхөн дотоод доох те. Тийм зөвхөн дотоод одоо чинь харьцуулсан одоо лигүүдийг харвал NFL, MLB энэ гэхэр чинь яг тийм байна. Дотоод яг Америкийн дотоодын телевизүүдтэй хийсэн гэрээнүүдийг харьцуулсан байна л да энэ графикэн дээр. Тэгэхээр хамгийн их гэрээтэй нь NFL жилийн 13.5 тэрбум. Тэгээ хоёрт нь NBA орж штэ. За дараагийн график. За энэ тэгээд энэ дээр задарсан байгаа шүү дээ. Тий. Одоо нөгөө нэг 7 тэрбум чи яаж задарч байна гэхээр улирлын 80 тоглолт, 100 тоглолт, 66 тоглолтыг Walt Disney буюу ABC, ESPN нийтдээ 2.6 тэрбум доллараар NBC бараг 20-30 жилийн дараа NBA-г буцаад авч байгаа 2.5 тэрбум доллараар Amazon Prime 1.8 тэрбум доллараар авч байгаа юм байна үзэгчтэй. Тэгээ өдрүүдэд хуваагаад авцсан. Тэгэд Монголд анхаараа NBA-г гаргаж эхэлж байхад NBA TV-гээр биш үү? 7 хоногт бараг 20 орчим тоглолт гардаг байсан байхгүй юу? NBA TV-гээр. Одоо би бараг Америкийн NBA TV-гээр өөрсдөө 7 хоногт хэдэн тоглолт гаргаж байгаа юм болоо? 5-6 тоглолт гаргаж байгаа юм болоо? Нөгөө нэг хүн тоохгүй учраас NBA TV гэж өөрсдийнх нь дэргэд байгуулсан телевиз дээрээ маш олон тоглолтыг шахдаг байсан бол одоо тэрүүгээрээ гаргах тоглолтгүй болох хэмжээнд бүх телевизэд ингээд хуваагаа зарцсан байхгүй. Тэгээд 3 дахь өдөр ESPN-ийнх, 2 дахь өдөр Amazon Prime-ийнх, тэнгууд энэ дэр чинь Peacock орж ирэх байгаа юм. Peacock NBC-ээр чинь тусдаа хамтдаа. Тий. Гэтэ ингээд тусдаа гаргаж байгаа шүү дээ. Гэт ингээд явж байгаа юм. Тэгээд би яагаад Монголд ингээд тоглолтуудын тоо цөөрч гэсэн. За эндээс харж ийн нөгөө телевизээс хаш орлогын тоо 2002 онд гэхэд 766 сая доллар байсан бол 2007 оноос эхлээд 930 болсон. За 16 оноос эхлээд Адам Сильверийн 90 үеэс хойш бол бүр 2.7 тэрбум доллар болсон бол одоо ингээд 7 тэрбум болсон байгаа. Мэдээж энд Golden State Warriors багийн одоо юу гэдгийг доминант үе. Адам Сильверийн доминант үе энэ ч бол чухал нөлөөтэй. Кевин Дурант очоод яг энэ TV-гээр дийлж найгуу яасан штэ. Нөлөө үзүүлсэн штэ. Одоо эн чин TV дийлээд орлого эхлэнгүүт Max нөгөө юу нэ Captain чинь өөрөө амар том болоод таазан том болоод тэгээд Кевин Durant-ыг сайн их мөнгө гараад ирсэн штэ гинт. Warriors. Тэрнээс одоо чинь энэ 930 хэрвээс тэрбум нэгзүү болсон бол Кевин Durant очиж чадахгүй байхгүй тий. Шууд 2.7 болоод бараг 30 шууд 3 дахин өссөн болохоор өссөн байхгүй тий. Ийм байгаа даа энэ. За дараагийн үснэгт. Тэгээ эн чинь юуг харуулж байгаа нөхөр эн чинь өөрөө хэрэглэгчээс татж байгаа мөнгө нэмэгдэх тусам мэдээж тоглогчдын цалин өснө. Тэгээд одоо энэ харуулж байгаагаар 2030 он гэхэд цалингийн цэс бараг 220 сая төгрөг гэдэг юм уу тий? Тэг жил болгон 10% нэмэгдсээр байгаад 29-ээс 30 онд 200 давах гэж 230 давах юм байна шүү дээ. Тэгээд 230 давж ийн гэдэг чинь дагаад юуны тоглогчны цалин өснө. Тэгээ max player болно шүү дээ. 2030 гэхэд жилийн 80 саяг авах болж байгаа байхгүй. 80 сая гэрээ. 80 сая. Тэгээ уусаа CB биш тоглогчны холбоо NBA-тэй хийсэн холбоо бол уусаа идэх чинь 50% авна гэдэг шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ бидний яриад байгаа 7 тэрбум чинь талан цалин болчих жоохгүй. 3.5 баг хүмүүсийн өвшөө тоглогчны цалин болж чинь. Тэгэхээр чинь тэгээ тийм учраас энэ cap өсөд байгаа байхгүй тий. Тэгээ Supermax 80 сая бол нэг хамгийн анхны 80 сая хэн авах вэ гэдгээр сонирхолтой санагдчих. Яг тэгээд би энэ дэр юу гэж хэлэх гээд байх яг энэ нөгөө миний үндсэн ажил телевизийн контентын гэрээ контентын чинь үндсэн ажил миний одоо хариуцсан ажил учраас би энэ дэр маш их энэ бол энэ би маш сайн бизнес зохион байгуулж байна. Тэгээд хэрэглэгчдэд хүрэх арга платформудаа одоо сайн тэлж чадж байна. Өнгөө талаар платформуудын хоорондын өрсөлдөөн NBA-г аль болох өөрсдөө байлгаж үзэгчийг уяхын тулд NBA үзүүлнэ гэдэг нь өөрөө тэр платформын
амжилттай байх хэсгээд амар хамааралтай болчиход байгаа учраас ингэж мөнгөөр зодож өрсөлдөд байгаа. Хамгийн голны өрсөлдөөн зөвхөн дотооддоо өрнөх биш гадагшаа нөлөөлөд байгаа. Тэгээд дээрэс нь ягаад Amazon Prime-аар гарч байгаа тоглолтуудыг өгөхгүй байгаа юм бол гэж Amazon Prime ч Монголд үйл ажиллагаа явуулт юм байл шүү дээ. Оо тийм үү. Аа. Окей. Тэгэхээр Нөгөөтэй шүү дээ. Яа мэдээгүй л минь чи. Тэгэхээр нэг хэрэглэгчийнхаа юг одоо эрх ашигыг хамгаалахын тулд ингэж гэрээгээ ингэж багасгаж тоглолтуудаа цөөлж байгаа юм байлаа. Тэгэхээр манай үзэгчид би бас сонссон нэлээд бухимдуу байгаа тоглолт их цөөхөн үзүүлж байна гэдэг. Яа харахгүй Америкт өөрөө энэ одоо жишээ нь од чамаас чи 5 жилийн өмнө төлдөг байсан энэ би үзэхийн тулд төлдөг байсан дүнгээ харьцуулаад одоо хэд дахин илүү төлж байгаа вэ? Зүгээр багцаагаар шүү. 5 6 дахин илүү төлж байгаа шүү дээ. Чи бодсон баг сарын баг 100 гарны төлөд нүү. Баг одоо энэ бүх платформуудыг нэмэхээр одоо урд нь бол зөвхөн одоо юу гэдэг League Pass аваад тэгэл нэг кабелтай авахд болдог байсан бохгүй урд нь. Аха. Тэгэхэд одоо тэгэнгүүт шүү дээ тий. YouTube TV байна. Одоо Peacock төлөх хэрэгтэй болж байна. Amazon Prime төлөх хэрэгтэй болж байна. Тэгээд эн чинь зөвхөн Legacy илээдээ зөвхөн өөрсдийнхээ юугаар гаргана гэдэг тэрийн төлөх болж байна. Тэгээд NBA League Pass авах болж байна. Ингээд чинь баг 5 платформ авч байгаа байхгүй. Тэгээд хүмүүсийн түр нэг юу яваад байсан шүү дээ. NBA-ийн тоглолтыг үзэх юм бол $120 сард төлнө гэсэн шүү дээ. Сард. Тэгээд яг хөө зүгээр нэг талаар $120 Америкийн орлоготой харьцуулахад юу юм бэ гэж бодлоо юм. Үгүй энэ зөвхөн телевизэд $120 төлнө гэдэг Америк амьдралын хэмнэлт гэсэн маш өндөр шүү. Энэ бол маш өндөр. Маш өндөр юм байна гэдэг би мэдээж одоо жишээ нь би яг ялгаагүй ESPN байна. ESPN-ыг сая өнгөрсөн 7 хоногт авсан. YouTube TV байгаа, Peacock байгаа. League Pass угаасаа жил болгон авдаг. Тэгээд дээрэс нь 5 дахь нь юу вэ? Бас ингээд бүх юм авахоос аргагүй болчихсон. Яг гоё Amazon Prime, Amazon угаасаа байгаа. Гоё тоглолт болчвол алдаж болохгүй. Гэтэл бид нар Монголд League Pass байгаад Premier Sports байх юм бол бүх тоглолтыг үзэж болдог. Тэгэхээр хоёр платформ дээрс бүх тоглолтыг үзэж болно гэдэг чинь яг үүндээ хамаагүй их жаргал юм байна шүү гэдгийг л онцолж хэлэх гээд байгаа. Гэхдээ энэ юу гэхээр цаашдаа Америкт дотоодын өрсөлдөөн өсчл байгаа бол тоглогчид цалин илүү авахыг хүсчил байгаа бол үзэгчдээс илүү мөнгө татчил байгаа бол энэ Монголын үзэгчдэд жадлагаагүй нөлөөлнө гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэгэхээр энэ одоо ингээд одоо price hike гэдэг чинь одоо ингээд гинтийн өсөлт тэгээд одоо юу гэдэг зөндөө олон хүмүүс ингээд комплейнт өгдөг шүү дээ. Одоо ингээд үзэгчгүй боллоо гэж үзэгч нь багасна гэдгсэн чинь сая одоо эхний 7 хоногийн рейтингээр шүү дээ. 15 жил байгаагүй өндөр үзэлтэйг сая NBA хийсэн биз дээ. Тэгэхээр чинь сонирхолтой байгаа сте. Ер нь платформ тэлж байгаас бол чинь гэтээ лиг сонирхолтой шүү дээ. Чи ямар гоё сонирхолтой залуучууд байна те. Ямар гоё тоглолтууд бид нар харж байна. Ямар гоё багууд бий болчиход байна. Wemby-г харах гоё байна. Luka Doncic одоо юу гэдэг King Nikola Jokic Detroit явах байна. Одоо энэ олонд гоё залуу баг чинь ингээ хүмүүсийг татаад байгаа байхгүй. Бид нар түрүүний жил нэг ярьж байсан. LeBron одоо зодог тайлал лиг одоо тэ рейтинг нунах үзэж буурах үс. 10 тэнксэн одоо л би тийм шатахгүй. Гүг чи бодлоо. 15 жилд байгаагүй тэр өсөлтийг үзүүлж ийн гэдэг чинь LeBron тоглоогүй байхгүй. Тийм LeBron тоглоогүй байх. Тэр чинь лигт LeBron-ы халааг аваад явчихаар одоо ингэ зөндөө олон залуучууд байгаа байхгүй. Тэгээ OKC одоо жижиг зах зээлүүдийн одоо жижигхэн багууд ийм хүчтэй байна гэдэг чинь бүр гоё байхгүй. Бүр ихтэй болгож байгаа. Гэхдээ NBA-гийн хамгийн одоо тухайлсан тоглолтууд авч үзэх юм бол хамгийн топ тоглолт угаасаа Lakers Golden State хоёрын хоорондын тоглолт л байдаг шүү. Бараг тэрийг финалийн тоглолтыг үзэлтэнд тавьдаг шүү дээ. Тэ? Үзэгчийн тоогоор. Гэхдээ тэгээ энэ жил тэгэл Lakers Warriors хоёрыг тааруулсан шүү дээ. Тэгээд тэрнээс болоод 15 жилээс илүү байсан гэж юм. Тэгэхээр би бол тэгж чадахгүй. Уу яг зүгээр ер нь сүүлийн жилүүдэд. Одоо энэ жил тэр 15 жил байгаа үзэлттэй платформын тэлэлтэй магадгүй холбоотой юм болоо гэж би бодоод байна. Гэхдээ саналэг байна. Өрсөлдөөн гоё байгаа, залуучууд гоё, Wemby гоё гарч ийн.
тэр ихний тоглолтод яасан бэ? 30 минутанд 29 минутанд ямар статистик үзүүлээд л өнөөдөр ихэд өнөөдрийн 3 тоглолт болдог бол уруулангийн ингээд нүдээ салгаад тархиа салгаад үзчихмээр 3 тоглолт зэрэг боллоо. Их мэтлэн сонирхолтой. Тэгэхээр хараа League Pass окей Америкт байгаа үзэгчд маань мэдж байгаа сонсогчд маань тийм ээ League Pass үзгээр League Pass үзэхээр одоо чинь нөгөө нэг хамтран эрхтдийн эрхийг хамгаалцдаг байхгүй. League Pass-аа өөрөө NBA өөрөө зардаг мөртлөөсөө энэ тоглолтыг ESPN гаргаж байгаа учраас та 3 хоногийн дараа энэ тоглолтыг ухрааж үзээрэй. Peacock гаргаж байгаа учраас энийг шууд үзүүлэх боломжгүй. NBC гаргаж байгаа учраас Warriors-ийн тоглолтыг заавал YouTube TV-гээр тусдаа мөнгө төлж үзнэ гэдэг ч юм ингээд бүх юм ингээд тусдаа төлөгддөг. Тэгээ энэ зах зээл ч гэсэн цааш дээр Монголд нэвтрэх болов уу гэж би хувьдаа хараад байна. Гэн контент өрсөлдөөн. Хэрэглэгчээс илүү мөнгө татж байгаа бол бид нар ч гэсэн хэрэглэгч л байхгүй. Уламжлалт одоо ТV үзэн, зурагт үзнэ гэдэг юу чинь одоо шал ондоо болчихсон шүү дээ. Энэ бол стриминг сервисүүд чинь угаасаа телевизийг одоо ингээд ажилгүй болгочих шүү дээ. Бидний угаасаа ирээдүйд бид нар кабель тавиад ингээд нэг гэртээ ингээд зурагт үздэг байсан тэр үе бол одоо ингээд өнгөрөх. Одоо ингээд телевиз болгон тустай аптай одоо стриминг сервистэй болоод ингээд хуваагдтал юм шиг шүү. Тийм учраас ESPN ингэж энэ жилээс тустай аппликейшн хөгжүүлээд тэрийгээ бүр ингэж прожект болгоо зарлаад ESPN угаасаа энэ нөгөө YouTube TV бойкот хийж байгаа нь тэрнтэй ч холбоотой өөрсдийнхөө платформыг хөгжүүлэх гээд. Тэг яагаад Netflix box дамжуулаад байна гэж бодож юм те. Энд чинь sport live event гэдэг чинь өөрөө хүнд кино ч үгч чаддгүй өөр юм үгч чаддгүй тэр мэдрэмжийг шууд өгөөд байгаа учраас аль болох бүгдээрээ спорт авах гэж үзээд байгаа байхгүй. Энд гэхдээ надад бол кайфтай байна. Яа гэх юм бол дэлхийн нийт спортыг одоо энэ контентыг ингэж гоё үнэлж байгаад бол би баяртай. Монгол телевизүүд бас ингэж үнэлээсэй гэж хүсэж байна. Яа гэх юм бол Монгол миний мэдхээс сүүлийн 10 жилийг бүгд спортын албанаасаа татгалзсан шүү дээ. Ой энэ ашиг болдог балаа салбар байна. Түн гэдэг. Тэгсэн чинь дэлхийн нийт болохоор энэ чиглэл рүү яваад байна. Тэгэхээр энд урсгал гэсэн манай Монголд орж ирээсэй гэж бодож байна. Би ингэ бодсон чинь 1996 онд манайх Сансар кабелийн телевиз гэртээ тавьж илээ да. Тэгээ нөгөө Cartoon Network ингээд тий. Анх удаа 95 билүү 96 онд би ямар дээр үеийн хүн юм яриад байна. Тэгсэн чинь би яг Cartoon Network-ийг MTV гарахаа байсан мэдсэн үстэй. Тийм тэр амар сайд ньюсээс тасралтгүй 4 хоног үзчихсэн би Cartoon Network унтахгүй. Ингээд бүр соёлын шоконд орж ирсэн шин. Тэрнээс өмнө бүр дээр юм ярих уу? Тэр чинь гарахаас өмнө бид нар хүүхэлдэйн киног гэж тэ 10 минутаар тасалж үздэг гэсэн үг. Өдөрт 10 минут. Нэг дор тийм юм бэ? Нэг дор тийм болдог хүүхэлдэйн кино үзчиход болдог болчихор чи бүр хүмүүс 3-4 хоног сунаас. Харин анх удаа тэгэхэр чи нэг бинж уу чихээс рүү аргагүй болчихж байгаа тий. Тэгжсэн юм бэ? Ямар ихтэй хүмүүс юм бэ? За контентын өрсөлдөөн бидний төлөх бидний хитвч рүү хэрхэн орж байгаа мэдээллийг энэ хүрээд дуусгая. Яг гэвэл энэ цаашдаач бид энэ талаар нэлээ их ярих бол яг бол энэ тоглогчдын бидний халааснаас гараад тоглогчдын халаас руу орж байгаа асуудал цаашдаа. Жилийн жил яригдана яг энэ асуудал дээр хүртэл WNBA одоо хүртэл тохиролцохгүй нэг сарын хугацаанд төр одоо юу гэдэг хөдөлмөрийн гэрээгээ сунгацсан ч гэсэн тусдаа лиг үүсгэх явцсан байсан уу да баг. Тийм. Би одоо тэрээс бүүн холион бодноос. Тэрийг бол яг дагахгүй. Тоглогч нар тусдаа лиг үүсгээд тусдаа драфт хийгээ явах шиг байсан шүү. Энэ би болохоор нөгөө орлогоо хуваалцахгүй байна. Тэгсэн маа тэгээд энэ талаар дахиж нэг ярихгүй ч гэсэн ерөнхий ойлголтыг өгөх чадсан болов гэж бодож байна. Game Point Podcast энэ өрөө төр завсарлаж байна. Game Point Podcast бид энэ үйлрэл хоёр ерөнхий ивэнттэй хамтран ажиллаж байгаа. Тэгээ дараагийн одоо бидний хоёр дахь ерөнхий ивэнтч манай үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosmin байгаа. Тэгэхээр од 17 жил чи Америкт хэдэн жил амьдарч байгаа вэ? 17 жил. 17 жил. Би одоо 17 жил амьдарч байгаа хүний туршлага дээрээс үнслэх нэг юм асууя. Costco гэдэг одоо Америкийн хамгийн том сүлжээ дэлгүүрт ер нь ямар бүтээгдэхүүн зарагддаг? Ямар бүтээгдэхүүн? Ер нь бол тэгэл янз бүрийн бүтээгдэхүүн зарагдана. Гэхдээ ихэнхдээ нөгөө хямдхан жоох нөгөө бөөний үнээр тэгээд хүмүүс ширхээр нь ингээд бодохоор арай одоо зах зээлийн үнээс арай бага зэрэг яадаг. Тэгээ membershipтэй. Ер нь бол гэхдээ маш чанартай бүтээгдэхүүнүүд тэнд зардаг тийм газар байгаа.
Би яг наадах чинь хэлүүлэх гэдэг гэсэн хямдхан ингээд алах гад. Энд гэхдээ шүү дээ те. Ийм том сүлжээ дэлгүүрүүд байна шүү дээ те. Дангуун дээр тавьдаг юунда одоо бүтээгдэхүүнүүдтэй амар тийм стандарт тавьдаг байхгүй. Ямар ч одоо дурын одоо бүтээгдэхүүнийг лангуун дээр тавина гэж байхгүй. Маш чанартай бүтээгдэхүүнийг яг л дэлхийн мянган үйлдвэрлэгчнэр Америкийн нэгдсэн улсын 400 сая хүнд хүрэх гээд Costco бүтээгдэхүүн байрлуулчих юм бол тэр хүн шууд саятан болно шүү дээ. Долларын саятан магадгүй тэр бүмтэн болно. Тийм учраас энэ сүлжээр орохын тулд ингээд хэдэн жилээр орж ирэлцсэн байдаг. Тэгээд бид хоёрын энэ одоо сурцаад байгаа бүтээгдэхүүн Joint Movement Colcosum яг энэ тэр Costco зарагддаг Америкийн нэгдсэн улсын имийн сангуудаар зарагддаг юм бүтээгдэхүүн байхгүй. Тэгээд би зүгээр яагаад тэгж хэлсэн гэхээр надад сонирхолтой санагцсан. Өнгөрсөн намар байна уу? Costco-гоос дуудлага ирээд дуудлагыг авсан чинь voice message байсан чинь тэдэн сарын тэдний өдөр луун авсан хүмүүс тэр луунгоо буцааж авчирч өгөөд мөнгөө буцааж аваарай. Яа гэх юм бол энэ луун ингээд эрүүл ахуйн одоо юу гэдгийг стандарт нийцэхгүй байна. Луун штэ. Луун. Тэ. Тэгэд луун дээр тэгж хандаж ингэж буцаалт ингэж яаж байгаа бүх бүтээгдэхүүн маш чанарын өндөр шаардлага тавьдаг гэдэг зүгээр жишээ болгож ярьсан. Тийм учраас манай подкаст ерөнхийдөө Joint Movement Colcosum Costco за би чинь Costco-д хоёрыг авч хэрэглээд уугаад дууссан шүү. Ямар ч хэлсэн ээждээ ч бас 2-3-ыг уулгасан санаж байна. Яг өвдөгний энэ би ч өөрөө нэг өвдөгний зөөлийдээ ингээд сатуулж байгаа хүн хажуудлаасаа хөшүүлээд тэгээ хаалгаанд орсон тэрнийхээ дараа хэрглэжсэн. Тэгэхээр ямар ч хэлсэн маш сайн бүтээгдэхүүн гэдэг нь өөрийн биеэрээ туршсан дээрээс нь өөр тохиолдсон дэр жишгээрээ дурдж Joint Movement Colcosum-ыг спортын гэмтэл бэртэлтэй хүмүүс зөвлөж байгаа юм шүү. Ингээд бидний дараагийн ярих сэдв бол Detroit Pistons. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Улирал гиснээс хойш хоёул энэ баг энийг ч яриаггүй санагдаж байна. Яа гэх юм бол контентер багуудын тоонд одоо тоож нэрлээгүй байхгүй. Тэгсэн чи яг одоо хоёулагийн тоож нэрлээгүй баг Дорнод бүсийн 1-р байранд явж гин тэд сүүлийн 7 тоглолтонд дараалан хожсноор инхүү нөгөө нэг Нью-Йорк Knicks, Boston Celtics, Philadelphia 76, Cleveland Cavaliers, Atlanta Hawks тэр бүх багуудыг чинь Milwaukee Bucks-ийн дээр бичигдээ явж байна. Энэ бол Detroit Pistons баг. Залуу Detroit Pistons баг. Залуу гэж бүр тодорхойлж яагаад бол лидерүүд нь залуу учраас Detroit Pistons баг аваргантай өрсөлдөх хэмжээний баг болцсон юм шүү гэж асуумаар. Гэтэ мэгж удирлын ихэнд ингэж хөөргöd яг уу. Эхний 10 тоглолтын дараах байдлаар Detroit Pistons-ийн юу нэм гоё болчиход тэд Дорнод бүсийг тэргүүлээд эхлэв. Залуу нас. Үгүй Jalen Cunningham биш Jalen Cunningham гэж байна. Cade Cunningham, Jalen Duren гэдэг хоёр залуу бол зүгээр энэ багийг одоо бүр NBA-д одоо мэдгэдэггүйц дуу болчлоо гэж би бодож штэ. Тэгээд үнэхээр тэр хоёрын тоглолт бол үнэхээр галзуу байна. Cade Cunningham угаасаа All-Star тий. Тэгээд энэ зүйлээч ажилласаа хийж байна. Угаасаа лигт орж ирэхдээ чи ийм projectionд орж ирсэн маш сайн тоглогч болно гэдэг нь орж ирсэн. Гол нь шүү дээ тий. Дүүрэн гэдэг энэ залуу шүү дээ тий. Одоо 4 дахь жилдээ тоглож байна уу тий. 4 дахь жилдээ тоглож байна. Extension өгөхт нь үгүй би extension чи авахгүй гэдэг өөр дээр bet хийгээд явж байгаа юм шиг дээ. Ирэх жил юу болно? Free agent болно. Энэ залуу бол Макс гэрээрүүд нилээн дөгцсөн болоо гэж бодож байна. Энэ ихлэлийг ингээ харахад. Тэгээ ер нь бол одоо ингээ харахад байна шүү дээ. Тэр нь бол double easy хийж шүү дээ. Double easy хийхээс гадна энэ Jalen Duren гэдэг залуу будагтай талбайд зогсож байгаад өөдөөс нь орох юмт ер нь бол барыг байхгүй юм да. Атлетик заяа. Тэнгүүтээ амар тийм strong байхгүй амар тийм хүчтэй. Тэг ер нь хэр барагтай хүн очиод тэрэн дээр Jalen Duren өөдөөс тоглох тийм одоо юу байхгүй ш. Тэгээ дээрэс нь ингээ Jalen Duren-ийн хажуунаас шүү дээ. Тэгээ Isaiah Stewart тэгээд бас нэг амар нөхөр байна те. Дотлоход бил нөхөр байна шүү дээ. Detroit-ыг ингээ түүхийг харахаар дандаа нэг тийм амар одоо bad boys-ыг ингээл бодъё л те. Тэнгүүд яг нэг тийм заваан тийм баг бүрдүүлсэн байх юм те. Ер нь бол яг тэрнтэй адилхан
энэ баг тэр зүг рүү явж гин тэр стил рүү явж гин гэж би харж байна. Тэгээд тим ч учраас ер нь бол ийм дээгүүр бичиж байгаа болов гэж бодож шít. Гэтэ яг дөнгөж эхэлж гин яг 3-аас шидэлт ч юм уу нэг тиймэрхүү юмнууд зутгаж гин. Түрүү жил Малик Бизли байхад Малик Бизли чинь баг карьерийнхаа хамгийн хаяг хийгээд баг NBA байгаагүй рекорднтер тогтоогод байлаа те. Яг тэр шидэлтнэлд бол энэ жил бол жоохон дутагж гин. Тэгсэн хэрнээ л одоо нэг тийм. Сэлгээнд нь Денис Шрёдер байсан. Тийм Денис Шрёдер шүү дээ. Тэг Малик Бизли Денис Шрёдер хоёрыг байхгүй болчихор энэ баг би бол унах юм болоо гэж бодож исэн чинь харин бүр эсэргээрээ сэлгэнээс нь залуучууд гарч ирээд ингээл лиг тэргүүлж. Яг нь хоёр тим амархан байсан уу гэж хэлвэл тим гэж бас үгүй тим гэж хэлээ. Гэхдээ интертэй тоглож байгааг харсан чинь бас тийм. Гэхдээ яг дорндын бусад багуудад яг ингэж бас хожоод дорндыг тэргүүлж явах боломж бас байсан байхгүй. Гэтэл тэр чадаагүй Detroit Pistons чадсан. Тэгээд хожлууд нь Memphis-ийг хоцсон байна. Орландог хоцсон. Philadelphia хоцсон байна. Орландог хоцсон. Houston-ыг хоцсон, Boston-ыг хоцсон. Ингээд сайн багуудыг чанартай багуудыг хожсон байгаа даа. Тэгэхээр тэдний амжилт яг одоогийн байдлаар бол бодтой гэж хэлмээр байгаа даа. Дээрэс нь чи Джейлен Дүрнэг магтлаа би тэр залуутай бол үнэхээр санал нийлж байна. Тэр үнэхээр гоё. Кейт Каннингем яагаад драфтын номер 1-ээр NBA-д орж ирсэн юм? Орж ирсэн жилээс эхлээд одоо байгаа тоглолтоо баг үзүүлээд хэлсэн шүү дээ. Гэхдээ яг мэдээж алдаа оноо гэсэн. Одоо яг Кейт Каннингем яг ингээд өөгүй тэгш манлайлж болж. Тэгээ Кейт Каннингемыг хамгаална гэдэг NBA-д бас маш хэцүү ажлуудын нэг болж эхэлж шүү дээ. Өөрөө хол тогчоор тоглолт гэсэн мөртлөөсөө биерхүү гэсэн мөртлөөс том өндөр битээ шүү. Оролттой тийм бие ашиглаж тоглож чаддаг гэдэг Кейт Каннингемыг хамгаална гэдэг маш хэцүү болж. Тэгээд энэ залууч өөрөө айгуу тийм агрессив тоглолдог дайрч. Зүгээр ингэж Трей Янг ч ингэж тойрч шидэд идэг бол энэ чинь ингэж өөрөө ороод алдаа аваад байдаг. Тийм биерхүү тоглож учраас нэгдүгээр асуулаа. За энэ хоёр бол мэдээж багийн лидер. Альж багт хоёр багийн лидер заавал байх хэрэгтэй. Тэнгүүд энийг supporting cast хэн бэ гэхээр бид нар Amen Thompson гэдэг Amen Thompson-ыг яриад байгаа болохоос түүний ихэр Осар Thompson уг нь ихийнхээ сүүдэр дарагдаад байгаа болохоос бас л хар гаргаас ирсэн нэг амтан байгаад байгаа байхгүй. Тэр тоглогчийн хамгаалалт сайн ажиллаж байгаа. Өнөөдөр яагаад Washington Wizards багтаа ингээд хоёр удаа үе цаг сунгаж өрсөлдсөн гэж яагаад бол Осар Thompson байгаагүй учраас Сижи Макколум цаг хугацааг эргүүлж авчрах шахсан байхгүй. Осар Thompson байсан бол энэ тоглолт Detroit Pistons алирт ялчих байсан болоо гэж би хувьдаа бодоод байгаа юм. Тийм. Тэгээ өнөөдөр бол айгүй олон хүмүүс болж байгаа. Chris Levert баг тоглох гэсэн шүү дээ. Chris Levert байгаагүй, Tobias Harris байгаагүй. Ингээд харангууд яг ингээд supporting cast нь одоо ялангуяа нөгөө бенч нь бол баг байхгүй тоглож байгаа хөөх тий. Тэгээ эн чи back to back энэ. Өнөөдөр нэг гоё стат харсан шүү дээ. 40 хэд шидсэн бэ? 48 шидэд 31-ийг алдсан. Кейт Каннингем. Тэгээ 30-аас дээш одоо шидэд алдсан нэг л хүн. 45 шидэд 31-ийг нь алдсан. 45 шидэд ээ. 45 шидэд. 31. Тэрний өмнө хин яг ийм үзүүлж ирсэн байх чинь 2000 онд Kobe Bryant. Тийм Kobe л байж таарна. Kobe тэгээд back to back тэгээд Кейт Каннингем ингэж Джейлен Дурн хоёр ингэж яваад ингэж одоо ингэж хожил авч чадчихна гэдэг чинь гайхалтай байхгүй. Тэгээд Jaden Ivey бас тоглохгүй нүгөө. Jaden Ivey чинь бас бэрхтэлтэй байна. Уулын Jaden Ivey чинь маш ирээдүйтэй сайн тоглогч байгаа. Тэгээд энэ багт бол нэлээд өөр ролтой байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ ингээд хараад одоо ингээд лигт ингээд хамгийн гоё байгаа багнууд дандаа гоё залуу баг байдаг шүү дээ. Энэ OKC, Pacers, Detroit, Orlando яг юун дээр хүрэхгүй байна л да. Гэтэл тэд нар сагсан бөмбөгийн үзэх амар гоё байдаг. Залуу тоглогч нарыг харах. За Spurs Detroit Pistons баг одоо яг гэхээр энэ үлрэл дуусгаад Tobias Harris-ийн гэрийн дуусах байхгүй юу? Tobias за одоо ингээд гоё лидертэй болчлоо шүү дээ. Кейт Каннингем, Джейлен Дүр ингээд лидертэй болчлоо. Тэнгүү Tobias Harris-ийн 26 саяын гэрээ хоосронгууд энэ багт эх жил ерөөсө 129 саяын л цалин одоо баталгаатай байгаад байгаа. Тэнгүүд эн чинь нөгөө бүх лидерүүд нь орно шүү дээ. Тэнгүүд
Jaden Ivey хин хоёр төлөх л байна. Jalen Duren хоёрт бол төлөх баг. Тий. Яг гэхдээ дахиад нэг сайн тоглогч авчирч цалингийн зай байгаад байгаа байхгүй. Хангалттай. Тий. Тэгэхээр хэн ирэх хүсэх үү гэдэг чинь ялагч байхыг хүсч ивэл хэн ч ирж болно шүү дээ, тийм үстэй. Губек, Jalen Brown-ыг ч авчихыг хэн үүсэх юм бэ, тийм үстэй. Өнөөдөр марга ирээдүйд юу гэж болохыг хэн ч таашгүй. Тэгэхээр би бол Detroit Pistons гэдэг баг олон жил унж явсан. Одоо энэ багийн цаг нь ирж байна. Энэ залуучуудын цаг нь ирж байна. Тэгээ хамгийн гол нь яг энэ багийн цөм юу гэхээр би Oklahoma City Thunder багийг анх ингэж би нэг өмнө хэлчихсэн. Яагаад ингээд Sam Presti энэ ингээд багийг залуучуудыг туршлагатай тоглож авахгүй ингээд бөөн залуучуудыг ингээд хожигдуулаад яваад байгаа юм бол гэдсэн чи тэр авраг багийг бүрдүүлж ирсэн юм байл шүү дээ. Яг одоо Detroit Pistons баг энэ залуучуудыг ингээд бүрдүүлээд хожигдуулаад яваадсэн шүү дээ. Одоо Kate Cunningham-ийн Max Cree эхэлж байгаа шүү дээ энэ жилээс эхлээд. Тавчлын эхэлж байгаа. Тэгээ боддоо 4 жил хожигдуулаад яваадсан байхгүй. Тэнгүүд одоо өнгөрсөн жил бол маш сайн тоглосон шүү дээ. Detroit Pistons бол маш сайн тоглосон. Тэ энэ жил тэнгүүд одоо яг тэр нөгөө нэг All-Star болоо хүн цол дагаж бэр гэдэг шиг одоо энэ жил амжилтаа үзүүлэх одоо юу гэдэг prime time эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ Detroit Pistons гэдэг багийн цулч нь хамтдаа зангаа уулзаад chemistry-гээ үүсгээд ингээд бүх юмаа даван туулаад талбай дээр нэг нөгөө төлөө зодтолтоход билэн араас нь зогсоход билэн ийм баг болж чадцсан юм байна гэдгийг би зүгээр харж байгаа. Мэдээж Detroit Pistons баг Jalen Duren-ийн үйлрэлд угаасаа авч үлдэх байх. Гэрийг нөгөөд энэ багийн цаг ирж яваа юм байна л гэж хэлэх гээд байна. Тэнгүүд уул нь Detroit угаасаа дээгүүр явна гэдгийг бид нар мэдчихсэн. Гэхдээ арайч ингэж нэг тий. Хараа. Boston Celtics ингээд за Tatum-ийн гимтлээс бол ингээд унчлаа. Тэнгүүд энэ чинь New York Knicks гээд ингээд одоо New York Knicks чи Ахмад баг руу орох гээд шүү дээ. Тий. Тэнгүүд чинь Cleveland Cavaliers чинь бас тийм залуудаа авахгүй гэдэг. За Mobley залуу гэнэ. Donovan Mitchell чинь бас тийм залуудаа авах. Тэгвэл энэ одоо л яг New York Knicks Cleveland Cavaliers энэ жил амжилт үзүүлэх бол Detroit Pistons араас нь ингээд өшгөлж орж ирэхэд бэлэн байгаад шин. Ирэх жил бол энэ нэг баг нэг тоглогчийг авчих юм бол одоо энэ байгаа байдлаар үгүй боли ирэх жил гэж яриад яах юм бэ? Энэ жилийн плей-оффт энэ баг ямар ч үс юм дуулахаар байна. Тийм амархан өрсөлдөж байхааргүй байна. Эхний 10 тоглолтоос харахад. Тэгээ одоо арай бид нар ингээл жилийн жилд ингээл юу сагсан бөмбөг өөрчлөгдөд байна гэж ярьдаг шүү дээ. Одоо түрүү жилээс авахгүйла сагсан бөмбөг чи бас өөрчлөгдөж байгаа байхгүй. Одоо ингээ хурдан тоглолдог, пейс өндөртэй тоглолдог. Бүтэн талбайд хамгаалдаг. Тэгээд Майами гэж дээ битээр яриаг өгөхтэй ирэх дуурууд дээр ярих. Майами биш дээ энэ жил шүү дээ. Бүр скрин тавихгүй, заслаан тавихгүй тоглоод байна шүү дээ. Зөвхөн ингээ хурдаар кат хийгээл. Яг тэгээд ийм юунууд чинь ерөөсө залуу хүмүүс л тохирч байна. Өчтөр яг зүгээр би Атланта яг тийм адилхан үгүй Атланта ерөнхийдөө өчтөр Lakers-тэй тиймэрхүү тоглолт хийсэн байхгүй. Тэгээд тэнгүүтээ штэ тий транзишн дээр ингээд 3-аас 3 дээр алцаар байгаа л хожигдчих байгаа байхгүй. Ерөөсө хамгаалцдаггүй. Тэгэхээр яг одоо хамгаалдаг тийм хурдан тоглогч нар одоо хамгийн их үнд орохоор байгаа байхгүй. Пейс энэ. Сайн хойлоо Dallas Mavericks багийг хамгаалтаараа маш сайн байна гэд магтсан штэ. Тэгсэн Detroit Pistons баг хамгаалтынхаар хийдэнгээр яг одоо лиг 4-р нэвж байгаа байхгүй. Тэдний хожлын шалтгаан хамгаалт нь. Хамгаалт нь. Хоёр лидертэй гэхдээ багаараа хамгаалж чаддаг. Kate Cunningham чи хамгаалдаг тоглогч байхгүй. Багийн лидер нь хамгаалдаг байхгүй. Өндөр биетэй. Тэрнээс довтооныхын рейтингээр 15 дугаар хүнд яг лигийн хагаст явж штэ. Тэгсэн мөртлөөс 9 хожил авсан энэ баг. Тэгэхээр хамгаалж байгаа баг ялаад байна. Одоо хамгаалтын рейтингээр Oklahoma City Thunder нэгт Denver Nuggets 2-т. Харин Detroit 4-т, San Antonio Spurs 5 дугаар хүнд Victor Wembanyama 5 дугаар хүнд энэ Wemby төвд байхад нэрэ тэр арагшаа явж орно гэдэг бол үнэхээр асуудалтай юм биш үү? Тийм учраас Spurs-ийг ингэж итгэлтэй хамгаалаад. Тэгээ Spurs-ийг бас бүтэн талбай шахаад байлаа шүү дээ. Яг өнгөрсөн жилийн Oklahoma Indiana хоёрын хамгаалтыг ер нь хэдэн баг хэрэгжүүлээд байгаа юм бэ? Одоо гүүч чадах одоо ийм залуу хөлтөө баг болгоно л ер нь бол бүгдээрээ л хэрэгжүүлж байгаа шүү. Харин тийм. Ер нь бол хагас талбайд одоо тоглодог сагсан бөхөр нэг харагдахгүй байгаа шүү. Өнөөдөр энэ Cleveland Cavaliers-ийн тэр хожигдж байгааг өнөөдөр байгаагүй шүү.
Miami Heat. Аа. Тэгэхэд Norm Powell, Jaime Jaquez хоёр л хожигдчихэж байгаа байхгүй юу? Тажигнасаар байгаа л. Гэтэ кино шиг тоглолт болсон шүү. Хүч тэр яг Cleveland Cavaliers тэр төгсгөлийн довтлогон дээр яаж хамгаалж байгаа юм? Харин тэр бүр юг совсод 1.4 секунд буюу 4 дойл дутуу байхад будагдаа талбайгаас хаяа гараа авчдаг нэг бүгдээрээ тоглож байгаа. Тэр өстө тэр нөгөө юу байсан уу? Нөгөө mental breakdown гэсэн бүр ерөөсөө мангацсан яг тэр хүн хугацаанд. Eric Spoelstra-гийн зураг зурдаг, XO зураг зурдаг ур чадвар л тийм байхгүй юу? Eric Spoelstra чинь зураг зурдаг ухаанаараа өрсөлдөгчийн солилцоо захиалдаг хүн шүү дээ. Indiana Pacers Miami Heat-ийн цуурлууд тэр бүр яг өрсөлдөгчөө захиалж байгаад юу яасан San Antonio Spurs-ийн цуурал дээр Tim Duncan-ыг суулгаал юу яажсэн те. Eric Spoelstra-гийн зураг тийм байсан. Гэхдээ тэр 4 секунд биш байхгүй юу? 4 дойл байхгүй юу? 4 дойл дээр будагдаа талбайдаа төвийн тоглолт үлдээ чи. Тийм үстэй. Гэтэ 4 дойлон дээр тэр тохох одоо юу гэдэг LA явах хангалттай цаг хугацаа мөн үү? Мөн чи аваа шууд явчихж байгаа юм чи. Орчиж байгаа юм чи. 4 дойл шидэж амжин үстэй. Шидэж бол амждаг шүү. 4 дээр Fisher чи хийгээд 4 дойл чи хамгийн бага юм байна гэж яс. Би одоо нэг юу үзүүлээ. Энэ айгуу сонирхолтой. Бид хоёр сая хурдан бүтэн талбайд гэдээсэн чинь шүү дээ. Энэ эсрэгээр юм бод тоххой. Нарж байна. Хагас талбай. Одоо энэ араа хагас талбайд efficiency. Тэгээд хард талбайд offense defense-ээр хамгийн сайн явж байгаа нь Miami Heat. Тэнгүүтээ defense-ээр тэрний дараа Detroit Pistons. Ваа. Тэр Detroit Pistons-ийн амжилт худлаа биш байгаад байна. Бодиттой байгаад байна тий. Бодиттой. Цаас дээр ингэж гарч ирээд байна шүү дээ. Тий. Гол нь одоо ингээд плей-оффд ороод ч юм уу цаашаа ингээд үргэлжлэнгүүд энэ багийн зүгээр offense-нд л жоохон яхаар байгаа шүү. Хойшин татхаар байгаа зү. Тэгэхээр яа тэр солилцооны цонх бага юм чинь тоглож авчиж болох байх л та. тий. Тэгээд хөдөлгөх одоо писүүд ч гэсэн байна. Тэгэхээр одоо хэрвээ Detroit Pistons юун дээр анхаарах гэх юм бол office дээр л анхаарсан тэр. Miami Heat галзуу ууз тэр дээр ганцаар явж байгаа шүү. Тэг хин тоглог байгаш Tyler Hero. Tyler Hero тоглог. Харин байж би ингэж бодсон шүү бас. Одоо ингээд ийм одоо скрин тавьдггүй заслаа тавьдггүй тийм сонинд цагсан бөмбөг тоглоод байгааз Tyler Hero ирэхээр тэр яг тэр цагсан бөмбөг тоглож чадах болов. Одоо яг тоглож байгаа хүмүүс амар гоё зөксөд байгаа байхгүй. Тэр Fentek ямар гоё тоглогч вэ? Би тэр Fentek тоглож байгаа нь ёо инстэ ямар гоё тоглогч вэ? Тиймэрхүү одоо энэ тоглогч амар зөксөд байгаа байхгүй тэр системд нь. Гэтэ одоо Tyler Hero ирээд тэр бол dominant хүн ирээд бөмбөгөө залаад ахаар яах нь уу? Бас яаж үргэлжлэх нь үү? Уул нь штэ Memphis штэ тий. Одоо нэг хин надад заслаан давчихгүй нэг гомдлоодсэн штэ Jamorant. Уул нь энэ юу чинь бас Memphis эхлүүлчихлээсэн бохоо тий. Memphis чи хожиж исэн штэ төрүүлж. Тий. Тийм үсээс бөмбөг тоглоод. Харин тэгэхээр тоглогчийн үгэнд орвол тэгээ яаж явдгийг одоо ингээл харж штэ. Дасгалжуулагчийн толгой биш, тоглогчийн толгой удирдаад гэхлээр. Тийм л энэ да тэгээ Detroit Pistons бол гоё сагсан бөмбөг тоглож байна. Одоо зүгээр ганц яах юм бол товтлогоон дээр одоо хідэн рол плеерүүд нэмэх хэрэгтэй юм шиг харагдаж байна да. Төгсгөлтний асуултанд Detroit Pistons баг 20 тоглолтын дараах байдлаар энэ амжилтаа хадгалж үлдэж чадах болов? Мэдхгүй шүү. Яг баталгаатай бол хэлж чадахгүй. Итгэлтэй хэлж чадахгүй. Гэхдээ бас доороос нь зөндөө одоо өрсөлдөхтэй юу байж та одоо Cavs, New York Knicks бол доор тэгээд явуудахгүй л гэдэг. Биш тэргүүлэхгүй гэж бодож байна тийм. Фили бүр гайхалтай сайхан байгаа шүү дээ. Фили бүр боцноос хамаагүй дээр сайн байгаа. Яг бол тэр Маккен ирчлээ. Дээрэс нь энэ H-com гэдэг бол ер нь бол rookie of the year юм биш үү? Тийм. NBA шууд бэлээ ороод ирсэн баг. 22 настай байлаа. 23 настай байлаа. Юунд ингээд rookie of the year тоглолцсон. Бас заримдаа ингээд 4 жил тоглолцсон, коллеж тоглолцсон юм чинь бүр ингээд бэлэн ороод ирчихдэг штэ. Яг тэрнтэй адилхан яг NBA-д бэлээ ороод ирсэн баг. Энэ Miami-гийн Jaime Jaquez ч бас тийм штэ. 4 жил тоглолцсон. UCL бэлэн ороод ирсэн тийм. Та орж ирэл ямар тэгж орж ирсэн шиг санагдаад байна. Би буруу санааг бол. Тийм үү? Тийм. Дон 3 жил үү?
Шууд орж ирэх бохоо. Шууд орж. Бас Буруу санаагүй шүү. Бас буруу санагдав. магадгүй. Юу яагааг бол За Detroit Pistons багийн талаар ярихад юм байна. Тэгээд би бол хувьдаа Detroit Pistons багийн цаасан дээр бууж байгаа хамгаалалт нь бодит байгаа учраас тэд дахиад 20 тоглолтын дараах байдлаар ихэд бүсээ тэргүүлж яхад нэг гахаргүй л гэж бодоод байна. Амар хөлөөллийг тэргүүлж дуусгах гэж байгаа ш. 20 тоглолтын дараах байдлаар дахиад нэг 10 тоглолтын дараа л тэргүүлж East шүү дээ. East шүү дээ. East шүү дээ. Тэгэхээр магадгүй. Гэтэл тэдний сагсан бөмбөг үнэхээр гоё. Game Point podcast аимшигын сэдв ярих үе эхэллээ. Яа тэгвэл шүн дундын яриа яг одоо шүн дунд болж байна. Хин одоо хоёулаг подкаст цай бичиж байгаа хооронд өнөөдрийн хамгийн сүүлчийн тоглолт дууслаа. Энэ бол Atlanta Hawks Los Angeles Clippers багуудын тоглолт 102-105 ярцаатаар Atlanta Hawks-ын ялалтаар өндөрсөн байна. Trae Young Atlanta Hawks Los Angeles Clippers-ыг талбай дээр нь хожигдсан байна. Clippers-ыг талбай дээр нь хожигдсан байна. Los Angeles Clippers ингэснээр 5 дараалан ялагдсан. Сүүлийн 7 тоглолтонд 6-ад нь ялагдсан. Нэг хожил нь New Orleans Pelicans байсан гэхээр бараг 7 хожигдсноос ялгаагүй үр дүнтэйгээр ингээд тоглож ин Los Angeles Clippers бурхан минь миний өрнөд бүсийн 2 дугаар өрөнд бичгтэн гэжсэн тэр Clippers хайччваа. Би түрүү энэ Detroit-ыг ярьж эхлэхэд яагаад ингэж яваад байгаа юм бэ? Залуу нас гэж хэлсэн шүү дээ. Яг тэрний эсрэгээр яагаад Clippers ингэж яваад байгаа юм? Хөгшин нас. Үгүй. Ууса боддоо. Бид нар яг ийм кино байж л да зөндөө харж байсан. 2022 оны Lakers-ийн ростер шүү дээ. Яг ийм юм байна. Хараа чи үлрэлийн сүүлийн 10 тоглолтонд ингээд хожигдоод за энэ харахгүй хөгшчүүд хавруулаад ядаж ийн гэсэн бол ойлгож бол энэ чи дөнгөж үлрэл эхэлж штэ бро. Үлрэл дөнгөж эхэлж ин тэгэхээр нэг юм буруу байгаа байхгүй. Би тэрийг одоогийн буруу гандахгүй. Түрүү жил шүү дээ. Clippers 4-5 гарсан шүү дээ. Яагаад? Хамгаалсан. Тэгэнгүүт улирлын эхлэлээ нүү дунд байна уу төгсгөл байна хамаахгүй. Хэрвээ хүн ингээ хөгшөрсөн бол би ингээ явах байсан бол хамгаалтан дээр тэр хинээр гарахаа болцсон байгаад байгаа байхгүй юу? Яг 22 оны Lakers яг бид нар яг тэр тэгж харсан шүү дээ. Хан чи бүгдээрээ би энэ лүг хараад орлоо. Тэгээд бүгдээрээ алдсан мөртлөө хиний буруу болдог гэсэн залуучдын буруу болдог. Рүүки нарын буруу болдог гэдэг. Яг тийм л бүгдээрээ ингээ харж хамгаалдаг болсон. Хөлн хөдлөхгүй болсон. Яг тийм дүр зургийг яг Clippers-ээр харж л. Тэгээд шинээр авчирсан одоо John Collins ч юм уу Brook Lopez яг ингээд багтаа бол одоохондоо бол үнэхээр уусч чадахгүй л. Яг тийм юугийн импакт нь одоохондоо мэдэхгүй. Тэгээ Chris Paul гэж дээ. Би Chris Paul тоглох тусам Chris Paul талбай дээр байх тусам хасах байна гэсэн өнөөдөр бүр тоглоулаачгүй. Хин Тайлов. Хүмүүс намайг юу вэ чи Chris Paul юу гэдэг юм бэ гэдэгсэн. Яг энэ байхгүй. Энэ чинь хүний нас гэдгийг бид нар яаж болохгүй баг. Тэгээ хамгийн түрүүний одоо проблем эхний проблем бол тэр. Тэгээ хоёр дахь проблем бид нар мэдж байгаа. Жил болгон ярьдаг Kawhi Leonard гэдэг хүн биш үү те. Одоо хизээч тоглоод байгаа хизээч яагаад юм одоо мэддэхгүй. Одоо ингээд 9 тоглолт байна уу те. 6 биш 10 тоглолтын дараа хэдэн нь болсон юм? 3-т нь тоглосон. 3-4-т нь л болсон. Тийм. Хин би Kawhi тэгээд юунес болоод тоглохгүй болгосон шагаа гинөө. Шагаа нэг гэмтэл шал өөр гэмтэл хэлсэн шүү дээ. Нэг тийм high ankle springs шүү. Бүр дээгүүрээс. Тэрнээс уг нь Kawhi бол энэ жил форм ганган байсан. Тэгээд ийм гоё ганган тэгээд James Harden гоё формтой тэгээд сэлгээ сайтай байхад гээд тэгсэн. За Bradley Beal гэдэг тоглогчийг энэ баг хамгийн түрүүнд шууд өнөө маргааш хасах хэрэгтэй. 3 дахь проблем. Тэрний оронд шууд Chris Danda буцаагаад минутаа өгөх хэрэгтэй. Bradley Beal угаасаа цөөхөн тоглолтод оролцож байгаа. Гэхдээ энэ тэр тоглогч 10 оноо авдаг үе өнгөрцөн юм байлаа. Би нөгөө нас гэдгийг чи үгүйсэхгүй юм байл. Үгүйсэх аргагүй маань. Яг бол Chris Paul чинь 21 дэх хөлрөл нөлөө. Brook Lopez 18 дэх хөлрөл нөлөө. Би буруу санааг бол тэгээ санаа. Тэгээд Brook Lopez 37-тай. Тийм. Mindset Chris Paul 40-тэй. Mindset podcast-ээр
нөгөө нэг сая Стив Нэш ярьсан шүү дээ. Стефен Кориг урчаад яаж хэлсэн бэ гэхээр би зодог тайлах хэвээр хизээ ойлгосон бай гэдгсэн чинь Стив Нэш уг нь тэр зүүн лекс амар бэлтгэл хийсэн гинэ. Бүр ингээд сүүлийн хэдэн жил байгаагүйгээр сайн бэлтгэл хийсэн гин. Тэгээд pre-season-ийн эхний тоглолтондоо Golden State Warriors эсрэг Калифорнигийн хаа нэгтэй тоглосон гэж байгаа. Онтарио юм уу? Илээд. Тэгээд эхний үедэр баг 45 он авсан гэнэ Golden State Warriors баг. Эхний үедэр 45 он авсан гэсэн. Биш ээ, чинь хоёр дахь тоглолт нь лөө. За ямар ч хэлсэн Нэсэ pre-season game дээр л гэсэн. Pre-season game дээр Стив Нэш эхний тоглолтын дээр тоглолцоод маргааш нуруунд татцсан. Тэгээд маргааш нуруунд татсан. Нуруунд татчихны юу гэхээр pre-season game дээр бүтэн 10 сар тоглож байгаа юм. Pre-season game дээр нуруунд татчихна чинь хөгшөрсний хөхгүй. Тэгээд 7 хоног ингээд амарч ингэж байгаа дараагийн game дээр дахиад Warriors эсрэг тоглосон юм уу? Стеф эсрэг тоглосон. Эхний үедэр бүр бахардаж унах гадсан гинэ. Стеф угаасаа ингээд байн гүйж тоглодог шүү дээ. Тэгэл за окей миний би угаасаа болцсон юм байна гэж боцсон юм. Тэгсэн чинь Blake Griffin сая бас ярьсан бэлээ. Өчтөр өнөө. Blake Griffin юу гэсэн бэ гэхээр Evan Mobley-тэй тоглолцоод Evan Mobley-г эсрэг ингээл хамгаалаад Бостон дохта амар ингээл хамгаалаад ингээл амар тэмцээл хийсэн гинэ. Тэгэл бүр ингээл хамсаад тэгсэн чинь Evan Mobley цаана ингээд зогсчихсон. Амсгаад байгаа хумсаа хорлцсон ингээд. Тэгээд за окей миний цаг болцсон юм байна гэж мэдэрсэн гэж аахгүй. Тэгэхээр яг тэрэн шиг хүн өөрийгөө хийж мэдтгүү. Алаа дайна л гэж бодсон. Хурдан гүгээ дайна л гэж боддог. Гэтэл нөгөө нэг 40-тэй хүн 20-тэй хүн хийж хамт зэрэг гүйхгүй хийж холын замд ойлгомжтой уралдахгүй. Тийм учраас насны англи гэж байдаг. Спортод тийм мэрэгжлийн спортод тийм учраас насжин ингээд зааж маадаг инээтрээ гэдэг бүр ингээд нэг зүйлүүд байдаг шүү дээ. Тэрийг харахгүй нас бол тийм юм. Тийм учраас хараа өнгөрсөн үеэрл Los Angeles Clippers багч нөгөө Terence Mann зан улиралын өмнө хэлсэн чинь хоёулаа шоолоо л да. Энэ багста манай баг амар хамгаалдаг болчлоо гэдсэн чинь шоолоодсэн чинь үнэхээр харуулсан шүү дээ. Тэгсэн чинь одоо Los Angeles Clippers багийн супер хамгаалалт аль хэзээний тонилон одоод Clippers-ийн хамгаалтын рейтинг 10 тоглолтын дараах байдлаар 26 дугаараар явж байна. Бид яг одоо лигийн хамгийн муу хамгаалтаа 5 багийн нэгнийхэн талаар ярьж байна. Энэ бидний мэдээ өнгөрсөн жилийн Clippers биш байна гэдэг чиний үгтэй 100% санал нийлхээс харгалаа. Тэгээд Bradley Beal-ийг авсан. Тэгээд нөгөө хэнийг Norman Powell-ыг явуулдаг бол энэ зуны хамгийн том алдаас. Norman Powell-ыг явуулаад Bradley Beal, John Collins-ыг аваад Norman Powell-ийн хийдэг юмыг нөхөх юм болоо гэж ядсан чинь тэр ерөөсөн нөхөж чадгаа одоо одоогийн байдлаар бол ерөөсөө юу ч харагдахгүй. Тэгээд Norman Powell-ыг явуулдаг бол маш буруу зүйл байсан байна гэж би миний хувьд бодож штэ. Тэгээд Богданович гэдэг хүн бас одоо ер нь бол энэ лигт баг үлдэхэрэг болчихжээ. Бас ямар ч юугүй өөрөөр олгүй. Тэгээд одоо ерөөсөө залуу тоглогч байхгүй дандаа хөвшин тоглогч байна. Хараа энэ Clippers штэ ингээ хожигдоод байвал штэ тий. Драфтын ирэх нь энэ жилийн драфтын ирэх нь хашаа өнгөж. OKC. Шейкэл Александрийн. Тэгэхээр хэрвээ Clippers лотери баг болчих юм бол OKC дахиад нэг ихний төргийн гэт болох гэдэг шин. Драфт пиктэй. Хамгийн хөгшин баг байгаа лөө. Тийштэй. Баг NBA баг рекорд тогтоож байгаа шүү дээ. Хамгийн хөгшин багаар. Ростер нь хамгийн одоо дундаж насны. Дараа нь Warriors байгаа шүү. Дундаж нас нь 30.7 гинэ. Тийм тэр нь NBA-д хамгийн хөгшин. Түүхэндээ шүү дээ. Гэж би яасан рекорд гэж олчихсон шүү. 33.2 гэж 2 тоо гарч ирэх юм. За ямар ч хэсэн замраагүй хөгшин баг юм байна. Тэгээд одоо би бол итгэхэд найдаад яад бол Кавагийн тэр гой формд тэгээ хамгаалт одоо Зубас ч юм бол Зубас ч бүр энэ жил нэг All NBA-д орно гэдэг байгаа шүү дээ. Зубас бол үнэхээр эд ирэн дээр явж гин. Джеймс Хардан гоё байна. Тэгээд баг бол баг л байд юм байна.
дасгалжуулагч нь байгаа ч гэсэн нөгөө хамгаалдаг хүмүүс нь байхгүй болцсон юм уу даа л гэж хараад байна тийм. Брэдли Билл Клипсийн фэнүүд бол Тайлог хал гэж хэлсэн л бас. Ваа яг яагаад Тайлог одоо хална гэж яг яасын Тайлог? Харин тийм. Тэгснээс харин нөгөө GM Франка халсан дэр юм шүү. Одоо Франк Лоренс л. Франк Лоренс чинь одоо энэ рострыг бүтээж өгсөн шүү дээ. Тэгээд Тайлог тэгэхээр чин ийм ростер бүтээж өгчээд энэгээр амжилт гаргах гэхээр чин хэцүү байна шүү дээ. За одоо өнөөдөр Хардинг хардаа 39 минутанд 23 давтлаад 12-ыг нээсэн. Бараг 50% давталсан. 35 оноо 11 дамжуулд 10 самбар 2 блоктой трипл дабл. Гүг Харднаас энэс илүү юу авах гэсэн юм бэ? Тийм. Хардин хийгээд байгаа байхгүй юу? Бус нь хийл та хамгаалалтаа. Бус нь зөрүүлээд хамгаалахгүй ш голно. Тийм. Атланта Hawks Trey Young 105 оноо. За бас авахар юм байлээ. Бас аймаг шидчихлээ шээс. Гураас аймаг шидтээ. Хэрвээ хамгаалахгүй бол угсаа NBA-д хинчсэн 7 оноо авах шүү дээ. Тэгэд яг Джон Коллинсыг ойлгодон Джон Коллинсыг ягаад сэлгэнээс тоглож байгаа нөхөр угаасаа төвийн байрал дээр Зубац байгаа. Тэгээд дахиад нэг шиддэггүй тоглож гаргачих юм бол энэ чинь нөө шиддэг сагсан өмгт бүр тохирохгүй учраас Джон Коллинсыг сэлгэнээс тоглуулж байгаа. Тэнгүүд Брэдли Билл нэг цөөхөн оролцсон тоглолтондоо сая Хард өмнөх тоглолтын дээр нэг хувийн шалтгаанаар байгаагүй дээр зүгээр л Брэдли Билл ятаж 20 оноо аваад бага хожуулчихжээ. Ер нь Харин Брэдли Билл сүүлдээ суулгасан шүү дээ. За энэ бүтэхгүй юм байна гэд 20 минут тоглосон талбай дээр. Тэгээ Брэдли Биллийн хожигчээд энэ асуудал шүү. Брэдли Биллийн одоо тэр нэг одоо юу яагаад өнжөөд байгаа шалтгаан тэр Ташааны гэмтэл нь аль Фениксээс эхэлдэг гэсэн. Одоо хүртэл идгээгүй. Тэр чинь Ташааны бэртлээ чинь Isaiah Thompson тэр юу яатсан шүү дээ. Карьер нь дууссан шүү дээ. Тэр нөгөө Ташаа чи ийм баггүй. Скрин давж гүйжээд бэртэждэг шүү дээ. Тэр нь бол Ташаа чи нөгөө унтчих та ингээ хөдлөхөд хүртэл хөдөлж идэг зүйл байхгүй. Ташаа чинь. Тийм учраас Ташаа хизэж хөдөлгөөнгүй байдаг. Тийм учраас хамгийн удаан идэгдэг гэмтлүүд юм байдаг. Тийм учраас ингээд одоо die Bradley Bill хидтэй үлээд 25 та биш шүү дээ. Тийм. Тэгэхээр тийм 100 хийсэн одоо солилцоо 8-ныхын үр дүн одоо ингээл гарч лаа л та. Тэгээд дээрэс нь энэ багч одоо нэг драма нь одоо дуусаагүй Болмор чинь дахиад 11 одоо Aspiration гэдэг компанид хөрөнгө оруулсан дахиад 11 хөрөнгө оруулагч байгаа юм байна шүү дээ. Тэд нь Болморыг шүүгдсэн байгаа юм байна. Тэгээд яагаад шүүгдсэн бэ гэхээр Болмор одоо Кавайд мөнгө өгөхийн тулд худлаа ингэж Aspiration гэдэг компанид хөрөнгө оруулааг бол бид нар дагаж оруулахгүйсэн гэдэг утгаар. Одоо жишээ нь Болморын хөрөнгө оруулалтанд нэгтгээд оролцсон байгаа хгүй дагаад. Гэсэн чинь Болморын хөрөнгө оруулалтын ясам дээр тэр компани үйл ажиллагаанд биш дамжуулаад Кавайд мөнгө өгөхөөсөн байна гэж шүүгдсэн байна. Тэгээд одоо Aspiration гэдэг компани одоо Болмор хамттал өөр хийсэн болж тарах гэдэг нь үү? Ер нь бол тэгсэн болж таардаг байхгүй. Пабликт хөрөнгө оруулж байгаа нэрлэлээр харагдаад цаагаар өөр юм хийцэн. Тэгээд бид нар энд нийтгэцэн гээд тийм нийтгэцэн тийм. Тэгэхээр ийм үндслэр ялах боломж байт юм бах та. Сони энэ тийм. Гэхдээ энэ хүн ингээд буруу биш энэ хөрөнгө оруулалт одоо юу гэдэг юм одоо лөөрөөсөн байна гэж тогтоох юм бол магадгүй шин. Энэгээр мөнгө угаасан байна гэж тогтоочих юм бол шүүхээр. Тэгээ яа энэ олон драма гэдэг янз бүрийн юм одоо нөлөөлдөг л гэдэг бодвол тэгээ багийн үйл ажиллагаа янз бүрийн нөлөөлдөг л гэж бодож чинь тэгээд энэ баг бол одоогийн байдлаар бол одоо юу гэдэг вэ? Сэххэн одоо энэ үйлрэл урт үйлрэлд одоо амжилт үзүүлэх юм шиг харагдахгүй л. Яг Брэдли Билл уг нь 5 саяын цаглантай тоглож л таа. Гэхдээ Брэдли Билл ростероос авч хаймаар санагдаад байна. Хамгаалдаг хэдий ростерыг харангуут шүү дээ. Яг хин одоо сайжраад энэ баг цаашаа хожлох юм. Кавай Леонард орж ирэл хамаагүй минь хожиж өгдөг юм бол. Cam Christie. Cam Christie тэр юу авч байгаа юм уу? Энэ авч байгаа юм уу? За Кавай 34-тэй, Джеймс Харден 36, Коллинс 28, Зубац 28, энэ хоёр л залуу байна те. Богданович 33, Дерек Джонс Жуниор 28,
Лопес 37, Батум 36, Дан 31 бурхан минь. Брэдли Крис Пол 40. Пол 40. Тэстэ талбай дээр гардгүй хэдэн залуухан тулд энэ баг дундч нь 30 давж байгаа юм биш. Тэрнээс талбай дээр гардгүй хэдийг хасчих юм бол энэ багч нь баг дундч нас нь 60-д гарах гэдэг юм ааш. Лос Анжелес Клиперс баг 5 дараалал очсон байгаа. Тэгээд энэ баг яг одоо энэ үйлрэл цалиндаа $194 сая зарцуулж байгаа. Мэдээж эндээс тансаглалын татвараа төлж байгаа. Америкийн хамгийн баян спорт эзэн Стив Болморт энэ үг нь асуудал биш баг. Гэхдээ ямар ч багийн эзэн биш тээ. Эхний 10 тоглолтын дараах байдлаар 7 ялагд гэж 200 саяг зарцуулахгүй шүү дээ. 200 сая чинь зөвхөн ил төлж байгаа мөн тансаглалын татвар удирлын дараа төлөх учраас одоо тооцохгүй байгаа шүү дээ. Энэ баг 400 төгсөж байгаа болов яаж байгаа бол тий. Ширийн доогоор кавайд нилээд өгч байгаа бас. Асуудалтай байна. Тэгээд яах вэ? Ямар ч байсан Lawrence Frank багийн үйл ажиллагаа хариуц ерөнхий менежер багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан vice president ажиллаа сайн их хэвээр юм шиг тэрнээс би бол бурууг тайран л өгдөхгүй байна. Яг өнгөрсөн жил байсан баг ямар сайн удирдлаа. Тэгээд одоо бас юу нь болохгүй байгаа. Тийм нөх хис өөрчлөлт болохгүй байна. Гэхдээ улирал дөнгөж эхэлж байгаа учраас хугацаа мэдээж байна. Улирлын хагас очсон байгаад яг энэ байдлаар байх юм бол Clippers-ийг шууд тараасан дээр л болох гээд байна л да. Энэ амьдрал дээр нэг л үний юм байна. Цаг хугацааг эргүүлж болохгүй шүү дээ. Цаг хугацаа буцаагаа залуу хүмүүс болохгүй шүү дээ энэ чинь. Харин тийм байна тий. Нөгөө чи санаж нь Лос Анжелес Lakers баг Carmelo Anthony, LeBron, Dwight бүгд ирсэн шүү дээ. Ariza. Яг зөв. Тэсэн чинь тэр нэг хошин шогийн статистикч үлээ битгий тэр баг advanced Алхдаг уу? Хамгийн их алхсан баг тий. Талбай дээр хамгийн их алхдаг баг болцсон байсан шүү дээ. Айгуул Clippers тэр статистикээр бас явж байгаа хаад. Тэрийг нэг хідэн геймийн дараа нэг хармаар л юм байна тий. Тэр чинь үхээр хамгийн удаан байгаад байл гэсэн үг үстэй ер нь л. Тий. Хамгийн их алхдаг. Магадгүй Clippers тийм байхыг ч үгүйсгүй. За. Бидний ярилцах зүйл ингээд өндөрлж байна уу? Дуусч байна уу? Тэгж байна. Game Point Podcast-ийн энэ дугаарыг нөрөөд өндөрлж байна. Та бүхэн Game Point Podcast-ыг YouTube channel болон Premier Sports 1 сугаар лав гаргуудад хүлээн авч үзэж байгаарай. За Америкийн нэгдсэн улсад бол Америкийн цагаар Мегмар гарагийн орой 16 цагаас YouTube channel-да байлж 16-аас 17 цагийн хооронд YouTube channel-да орж явах юм шүү. Ингээд Game Point Podcast-д хамт байсанд баярлалаа. Event тэтгэгч найз авирын Social Pay Joint Movement Colcosum-ийн өвдөгний үе мөчний шингэн доктор ажиллалаа. Дараа 7 хоногийн сэдвэр эдгээр багууд яг тэр үед ямар байх бол гэдгээс яг үндэ Clippers-ийг сайнаар төсөөлж чадахгүй байгаа одоо амар сэтгэл дундуур байгаа. За яг харж л бай. Тэгээд уг нь бол миний хувьд бол номер 2 баг байгаад байгаа гэсэн чинь Norman Powell ийм нөлөөтэй байсан гэж. Би бол Norman Powell-ийн нөлөөг яг үндэ тэгж өндөрөөр үнэлдэггүй шүү дээ. Тэгсэн чинь сайхан Richard Jefferson Norman Powell төлөх ёстой байсан юм да гэдээ бас ESPN-ээр хэлээл сууж байгаа харагдаж байна лээ. Тэгээд Norman Powell Miami-д айгүй гоё зөгчж байгаа шүү дээ. Төлөх мөнгө байгааг учраас л ер нь бол явуулж байгаа л байлгүй тий. Ер нь бол тэгсэн л тий. Тий тэрнээс төлөхгүйдээ бас явуулаагүй л хэлэх. Game Point Podcast-ийн дугаарыг өндөрлж байна. Хамт байж сонсож үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.